ямар цар тахаллууд явагдаад байна гэхээр яг л түрүүний хэлдгээр архаг стресс, хөдөлгөөний дутагдмал, оюуны итгэхгүй байдал ихсэх, нойрны чанар муудах, ганцаардал ихсэх, тэгээд цаашдаа бүр ойрын хараа мууддаг ийм орчин үеийн хүмүүсийн олон цар тахлын ийм нийгэм бид нар амьдраад байна. 10 жил тутам бидний IQ оюун ухааны чадвар 2-3 оноогоор дээшилсэн юм байна. Тэгсэн чинь 2000 оноос хойш эргээд IQ нь бууж эхэлж чинь үеэсээ бид нар чинь уг нь ухаарад нэг үеэсээ юмыг ойлгож авч сурчаад тэр үеэсээ илүү байсан бол одоо буцаад мууд чинь өөрөөр хэлбэл түрүүний хэтрүүлжсэнээр IQ-га алдчихна гэдэг чинь тэнэг болж гин гэсэн үг шүү дээ. Шууд хэлэх юм бол тийм үе эхэлж байна. Амжигт. Одоо хүн гэдэг амьтны бүх төсөөлж болох чадварыг та технологи машинуудад ингээд тараагаад өгчих юм бол бид нарт яг юу үлдэх юм бэ? Хүн гэж яг ямар амьтан болж хувирч байна? Урт удаан насалж амьдрах юмсан. Гэхдээ хүн болгон айл болох хөвшөрөхгүй байх юмсан гэж бас боддог тийм. Хөвшөрөхгүйгээр урт удаан наслах. Тэрнээс бодоод юм бүр тийм кампайн үүссэн байж тээ. Ер нь бол ингээд харахад anti-aging гэдэг кампайн. Тэр чинь одоо бид нар наслахын эсрэг бүтээгдэхүүн хийж гин гэж хүмүүс ойлгож байгаа. Миний бодлоор бол тэгж наслалтын эсрэг гэдэг нь одоо байгалийн хуулийн эсрэг явах гэдэг шүү дээ. Бид нар байгалийн амьтан гэхэд байгаль орчин бидний амьдарч байгаа дэлхий эднэр чинь хичнээн тэр бум жилийн түүхтэй бид нар нэг хэдхэн саяын түүхтэй мөртлөөсөө бид нар эднэрийг бүгдийг эзэмшдэг юм шиг хандаад байгаа байхгүй. Тэгэхээр бол бид нар ингэж бодож болох ч гэсэн байгалийн нэг хэсэг буюу байгалийн амьтан гэдгээ мартаж болохгүй шүү л гэж би хэлмээр. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх олох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За манайхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ өнөөдөр их гоё гүн гүнзгий сэдвээр ярилцгаулна. Бид за энэ подкастыг та үзэх үед ямар үйлрэлд байхыг мэдэхгүй. Гэхдээ яг одоо бичиж байгаа энэ үйлрэл бол 100 дуусж байгаа. Бид нар намар руу орох гэж байна. Тэгээ намар гэдэг энэ үйлрэл тэр тусмаа монголчуудын амьдралд юу болдгоо гэхлээр сургууль цэцэрлэг эхэлдэг. Хүмүүсийн ер нь бол амьдрал дахиж идэвхждэг. Нэг амралтын дараагаар яг дараагийн 1 жилийн хамгийн хүнд хэцүү рүү бэлдэж эхлэх улирал байдаг. За эндээс улбаатаагаар бид нэр амьдралынхаа зөв гол төрлийг олох, зарим нэг хүмүүс яг нэг он гараал за шин бие, шин эхлэл гээл эхэлдэгтэй ижилхэн намрын улирал бол бас зарим нэг хүмүүсийн хувьд цагийн хуваарийн хувьд өглөө эрт сэрдэг болохоос өксүүлээд л тэгээд дасгал хөдөлгөөн одоо юу гэдгийг те бусад амьдралд хэрэгтэй гэсэн болгоныг шинээр дахиж нэг эхэлдэг нэг улирал юм болов уу гэж тааж энэ дугаарыг бас та бүхэн тусгаалan бэлтгэн хүргэж байгаа. За энэ сэдв болвол цаагаараа та бидний амьдралтай шууд холбоотой бөгөөд хэрхэн энэ амьдралыг зөв удирдвал та хүсэж байгаа үр дүндээ одоо хялбар хүрэх вэ? Тэгээ хялбар хүрэх бол тийм амархан зүйл биш байх. Гэхдээ ядчил би одоо бие бэлтрийн хувьд, сэтгэл санааны хувьд зорж байгаа зүйл рүүгээ хүрэхэд та бэлэн болох тухайл бид ярьж байгаа гэсэн. Тэгэхээр доктор Бэлгүнтэй бид нэр 3 дахь удаага ярилцах гэж байгаа. Тэгээ энэ удаагийн ярилцлагаар Бэлгүн доктор маань өөрөө бас бүтээл гаргацсан. Тэгээ энэ бүтээл дээр нь бидний ярих гэж байгаа зүйл дахиад илүү сонирхолтойгоор бичигдсэн байгаа гэдгийг бид өнөөдөр олж мэдсэн. За тэгээ энэ мэдээлэл бас танд тэгж хүрч байгаа гайхалтай гой мэдээтэй подкаст байх болно. За тэгээд Бэлгүн доктортой Монголд иргэн тавтаа морил дахиад уулзж байгаатай их таатай байна. За баярлалаа. Дахиад намайг хүлээн авсанд маш их баярлж байна. Тэгээд нөгөө Монголд ирэхлээр нь уулзъяга хоёлаа сошиал медиа дээр нэг анх ярьсан шүү дээ тий. Тэгээд номтой хүрээд ирнэ гэж мтэгөө. Тэгээ гайхалтай ном бүтээсэн байгааг харахад их баяртай байна. Тэр тусмаа энэ номын өөрийнх нь доторх агуулга нь хоёлаа тухайлан сэдвүүд рүүгээ орохдоо энэ номыг илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Тэгээд
их гоё шийдэл зүгээр нэг юм шинжлэх ухааны нэр томьёог араас нь тавиад зогсохгүй нэг юм тодорхой зохиол хийсэн байна шүү дээ тий. Тийм өмнөх номнууд нь ер нь онол талдаа их сургуулийн номтой харьцуулж болохоор тий ингээд ийм шинжлэх ухаан ийм байд юм аа, ийм хар цагаан ингэт юм аа, ингэж бүх юм одоо процессууд явагддаг гэж тайлбарсан бол энэ удаа ер нь өшөө илүү тийм роман талаасаа хүмүүст ойлгуулахыг хичээж амархан хүн болгонд тохиолддог зүйлүүдийг тайлбарлах гэж хичээсэн. Тэгээд тэр тусмаа одоо завгүй амьдралын хэм маяг дотор орчихсон байгаа хүмүүст тусгайлан одоо хүрэх ёстой зохиол гэж би таасан зөв. Яг зөв. Одоо завгүй амьдрал гэхээр бид нар бүгдээрээ айгүй их ажилтай, завгүй, чөлөөгүй гэж харагдаж байгаа мөртлөөсөө яг эцэстээ завгүй байх чинь их амархан юм байна шүү дээ. Хүн завгүй байх бол маш амархан юм байна. Юу гэж нэхэр та анхаарлаа олон юм төвлөрүүлэх юм бол завгүй болчих юм байна. Тэгвэл анхаарлаа зөв юмдаа төвлөрүүлж гинүү гэдэг нь таныг ер нь завтай байх юм уу, завгүй байх юм уу гэдгийг шийдээд завгүй хүн дандаа амжилттай байдаг гэсэн утга бол бас буруу юм байна гэж би бас хараад байгаа. За, хоёулангийн чинь хамгийн ихний бууй гэж бодсон сэдв болвол стресс. Тийм. Одоо стресс гэдэг энэ нэр томьёо Монголд орж ирээд удаагүй байгаах. Тэгээд яг хоо сүүлийн хэдэн жилэл энэ стресс гэдэг зүйлийг их хвчлэн буруу одоо хэрэглээд ах шиг надад ажиглагддаг. Хин нэгэн бухимдсан үед энэ хүн стресстэй байна гэж. Яг нэг юм бухимдлыг стрессийн синоним болгож ашиглаад идэг. Гэтэл стресс гэдэг энэ үйл явц маань өөрөө шинжлэх ухааны талдаа тайлбар нарай ялгаатай байгаа шүү дээ тий. Яг үнэ. Тэгээд та энэ тал дээр бас нэлээд сайн мэдлэгтэй анзаарэгдэж байна. Би бодохдоо өнөөдөр өөрөөсөө за хэр стресстэйж байна да гэж асууж яриагаа их өрнөхөө гэж бодож байсан. Би бол өөрийгөө албаар стресстүүлдэг. Тий, аль болох дарамтанд байгаад тэр тухайн дарамтаас надаас ямар хариу урвал гарах уу гэдгийг мэдэх гэж тий. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ яваа залуу наснда хэр их дарамт хүлээж авч чадах уугүй юу гэдгээ мэдхийн тулд би чадахгүй мэдэхгүй зүйлээрээ оролдож үзээд тэгээд тэр ирж байгаа миний би бол ирээдүг тааж чадахгүй тийм нөхцөл байдлууд руу өөрийгөө оруулж штэ тий. Тэгэхээр тэрнээс ямар үр дагавар гарахыг би өөрөө харахыг тий, өөрөө мэдрэхийг хүсэж байгаа үе дээр явж байгаа учраас би бол их стресстэй амьдарч байгаа. За тэгэхээр та бол өөрөө стрессийг ер нь нэг чаленж маягаар харж ин гэсэн үг шүү дээ тий. Чаленжлаад өөрийгөө чаленжлах гэдэг утгаараа сорилт гэдэг үг юм байна тийм монголоор. Тэгээд стрессийг хүмүүс ихэнхдээ ер нь тийм муу зүйл гэж бодож ойлгоод ах шиг анзаарагдтiin. Ер нь хаасайгүй л стрессгүй бай, бага стресс дээрээ, стрессээс хол бай гэж ярьдаг. Тэгэхэл яг таны хэлдгээр стресс гэдэг нь өөрөө болвол мууч биш, сайнч зүйл биш. Аль нь яг тийм сорилтууд хуурж болдог. Та сорилтууд авах юм бол та өөрөө өшөө илүү чадвартай болдог, чадварлаг болдог. Сорилтоо давж чадахгүй болвол яг эсвэргээрээ тэр нь муу болж хуурж байгаа л да. Гэхдээ яг ингээд стресс гэдэг үгийг харахаар стресс гэж яг юу юм бэ гэсэн тийм онол томьёо бол бас байдаггүй юм байна. Тэгээд стресс бол хүн ямар үе мөчид яаж хариу өгч байгаа, реакц өгч байгаа бол нэг нь стресс байж болно, нөгөөх нь стресс биш байж болдог юм байна. Одоо та жишээлбэл өглөө ингээд ажилдаа гараад маш их ажилтай, ажилт руугаа яарч явж хагаад гівгэн төгжрээнд орох юм бол таны тэрэнд өгөх реакц нь магадгүй энэ 100 ингээ сайхан амраад явж хагаад гівгэнд адилхан төгжрэлд ороход өгөх реакцаас ондоо байх боломжтой. Тэгэхээр одоо стресс гэдэг нь яг ийм зүйл, муу зүйл эсвэл сайн зүйл гэж байдаггүй. Тэр нь та өөрөө тэрнийг яаж хүлээн аваад яаж хариу өгч байгаа нь стресстүүлж гин үү, стрессгүйгээр хариу өгч гин үү гэдэг дээр л орших юм шиг байна. Окей. Тэгэхээр нөгөө энийг муу сайн гэдэг хоёр багцанд харьяалуулах гэж оролдох хэрэггүй те. Альж талаараа байж болох нь шүү дээ те. Юунд одоо та зүгээр хамгийн энгийнээр хувь хүний хувьд
яг стрессийг нэг юм хэмжих тийм одоо тоон утга гэж байж болох уу? Одоо жишээлх юм бол би өөрийгөө нэг иймэрхүү стресстэй байна да гэдгийг нэг мэдэрдэг болох гэдэг шүү дээ. Гэхдээ тэрийг айгүй ухамсартайгаар зарим нөхцөлд бол тамирчид илүү голцсон энийг удирдах чаддаг юм шиг байна. Энд суралцсан байдаг те. Гэхдээ саяны таны өгж байгаа тайлбараар энгийн хүн өөрийгөө те сая хэлж штэ ажилдаа явах хөстөө очих хөстөө цагаасаа хоцорцсон гэдгээ мэдэх үед тэндээс гарах үр дагаварт тэр хүн төрүүлж очоод ачаал авж штэ дарамт авж штэ өөртөө те. Тэгээд тэр нөхцөлд тэгээд эн чинь нэг л сигналыг хоёлаа ярьж штэ те. Энтэй параллельны буюу давхцлаад айгүй олон ийм стрессийг өдөөсөн сигналууд гараад ирэхин цагт хүнд нэлээд хэцүү дарамтууд бий болно доо. Тэгэд тэр үед ер нь хүн хэрхэн энийг химжиж те би одоо ингэсэн байна. Ийм нөхцөлд орцсон байна. Энэ надад ирсэн байгаа дарамт болвол энэс улбаатаагаар ингээд ийм болчихжээ гэдгээ мэдэх тийм арга техникүүд байна уу? Арга техникүүд байгаа. Энэ их маш сонирхолтой асуулт байна. Ягаад тэгэхээр нэг талаасаа одоо орчин үеийн fitness tracker-ууд wearable гэж ярьдаг одоо жишээлбэл ийм smart watch те гартаа зүүсэн тийм зүрхний цохилт хэмждэг. Тэднэр нь бас стрессийн хэмжээг тодорхойлдог болсон. Тэр нь яаж юун дээр үүсэж ийнө гэхээр таны зүрхний цохилт хэд байна гэдгээс ч юм уу эхлүүлээд ингээд стрессын левел нь одоо өндөр байна, одоо бага байна гэдэг ингээд тооцоо гаргаад ирж байгаа. Энэ бол яг хав технологийн хувьд ярихад нөгөө талаасаа гэхдээ та заавал ийм технологи биедээ авахгүйгээр өөрийгөө чагнаад мэдрэх боломжтой шүү дээ. Бид нарт ийм технологи байгаагүй байсан тэгс мөслөсөө стресстэй реакц өгөх боломжтой үе байсан. Тэгэхээр энэ талаар хоёлаа технологийн талаар дахиад нэлээд ярих бах. Миний бодлоор бол стресст нь гэдэг процесс нь яаж явагддаг гэхээр танд ямар нэгэн мэдээлэл ирлээ. Тэр мэдээллийг та энэ бол аюул ирэх гэж байгаа юм байна гэж ойлгоод тархиндаа оруулах юм бол хүн өөрийгөө аюулд бэлдэж эхэлдэг. Тэр нь яг стресстэх реакц болж хувирч байгаа. Тэгэхээр стресстэх үед стрессний гормон буюу кортизол ихсэн. Кортизол нь яагаад ихсдэг учиртай гэхээр кортизол нь цусны дах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Одоо аюул ирлээ би одоо байлдах юм уу зүхтаах юм уу гэхэд надад айгүйх энерги ингээд бэлэн байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр цусны сахар өснө. Цусны сахар өсөөд тэгээ үнэхээр та спорт хийж байгаа бол спорт ч өөрөө стресс гэж болно. Спорт хийгээд хичээлж байгаа хооронд тэр цусны дах сахар нь өөрөө хэрэглэгдээд гараа авчна. Спортны оронд та төгжрээд явж байгаа бол цусны сахар өрслөө аюултай байдал биш, аюулгүй байдал юм шиг байна гэдэг мэдрэмж төрөнгүүд буцаад инсулин гормон гарч ирээд тэр сахарыг буцаагаад хадгалах процесс явагдаж байгаа. Тэгээд одоо ялангуяа бид нар чинь ийм архаг стресстэй үед ирчлээ шүү дээ. Ялангуяа олон зүйлээс болж хүмүүс стрессний реакц өгөх болсон. Тэр үед эн чинь ингээ байнга ингээл цусны сахар өсвөл инсулин гараад, цусны сахар өсвөл инсулин гараад ингээд бид нарт энэ явагдаад байгаа байхгүй юу? Савлаад тийм. Тэгж явсны эцэст нь яг л нөгөө нэг сахарын өвчнөд ялгаагүй нөгөө инсулин гормон тийм амархан ялгархаа болж эхлээд одоо тэрнийг нь биохимийн процессор ярих юм бол аллостаз гэж нэрлэдэг. Хүн одоо миний биед байгаа цусны дах сахарын хэмжээ өндөр байх нь нормал юм байна гэдэг тэр очичдаг. Тэгээд тэрнээсээ болоод сахарын шижинтэй адилхан өвчин тусах ч юм уу. Зөвхөн стрессээс үүсэж байгаа шүү дээ, тийм. Тиймэрхүү юмнууд болдог. Тэгэхээр стресс энэ тохиолдлууд муу юм болж гарч ирж байгаа. Юун дээр стресс сайн гэхээр үнэхээр яг стресс ихслээ миний цусны сахар бэлэн боллоо, би тэрнийг байлдахдаа юм уу зүхтахдаа ашиглалаа. Тэгээ цусны сахар тэр үйлдэлээр биенээс гараад тэрний дараа буцаад аюулгүй орчинд очиход одоо аюултай орчин дууслаа гэд хүн тайвшраад амарх юм болвол тэр нөгөө нэг архаг биш төр зүрийн стресс гэж хувирч байгаа. Тэгэхээр архаг стресс бол үнэхээр сөрөг зүйл болж хувираад төр зүрийн стресс амралттай хослох юм бол хүний биед сайн өөрөөр хэлбэл хормоноз гэж ярьдаг биохимийн процессын хувьд та үнэхээр өөрийгөө стресстэй чаленж одоо та хэлсэн шүү дээ тий. Тэгжиж та өөрөө чадвараа
өшөө илүү болгоно. Өнөөдөр дасгал хийлээ тэр чин стресс дасгал хийсэн болохоор маргааш амрах юм бол таны бие махбод за нөгөөдөр би дахиад дасгал хийх бах тийм болохоор булчингаа өсгөөд тэр дараагийн стресстэй өөрийгөө бэлдъя гэд тэгээ хослоод явах юм бол та өдрөөс өдөрт ингээд хүчээ нэмээд явж байгаа те ялгаагүй оюун ухаанд бас ялгаагүй те зөвхөн булчин биш. Тэгэхээр стресс бол төр зураг байгаад та тэрнийг зөв ашиглаж чадах юм бол таныг одоо өшөө цааш нь чадварлаг болох потенциалтай им гэж хэлж болно гэсэн. Яг үнэ. Одоогоос хэсэг хугацааны өмнө нэг нийтлэл гарсан байсныг санаж байна. Энэ хөвлийн таргалалт, стрессээс үүдэлтэй хөвлийн таргалалтын тухай. Тэгээ яг саяны таны ярьсан процессыг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хөдөлгөөн хийдэггүй буюу биеийг албаар юм дасгал хөдөлгөөн хийж тэр нэг шатаалтыг хийхгүй байгаа хүмүүс төр хөвчлэн тохиолддог тэр хөвлийн таргалтыг ярьсан байлээ л дээ. Тэгээд тэр зүгээр хүн байжгаад хоол хүнсний буруу одоо хэрэглэнээс болоод таргалж ийн гэж үздэг байхад тэнд зөв хооллоод байгаа хэрнээ belly fat буюу тэр хөвлийн таргалалт үүссэн байгаа хүмүүс төр нэг ийм үнцэг байж болох юм аа гэдгийг тайлбарласан байсан байхгүй. Яг тэр энэ бол бас санхүүгийн салбарын хүмүүст те ер нь одоо ингээд мөнгө төгрөг бусад одоо юу гэдэг нэг ийм та илүү томьёолж хэлэх байх гэхдээ нэг ийм хөвлийн таргалалтыг үүсгдэг стрессүүд байх гэдэг байна да. Яг үн түрүүний хэлдгээр одоо та ямар нэгэн байдалд ингээд стрессний реакц өглөө цусны сахар нэмэгдлээ. Тэгээд цусны сахар нэмэгдэнгүүтээ цусны сахар нь буцаад биенээс тэнц хүчлээ олохын тулд инсулин гарч ирж байгаа. Тэр нь яг тархалт явагдаж байгаа процесс. Тэгээд та байнга ингэж архаг стресстэй л яваад ах юм бол одоо тэр өөхлөлтийг ингээл нэмэгдүүлэл өөхлүүлэл яана гэсэн үг шүү дээ тий. Тэгээд хамгийн хэцүү нь яг тэр belly fat тэр өөхний тэр гидсний өөх буцаага шатаахад айгүй хүнд хэцүү байдаг. Харин тий. Тэгээ биеийн голд байгаа учраас хүн тэр өөх рүү очиход их зам туулна тий. Нилээн явж ий тэнд хүрнэ. Гэтэл хүн хүрэхээсээ өмнө цуцчаад юм уу тий. Аль хизээний болох шийдвэрээ гарчаад тэгээ хамгийн сүүлд устдаж үгүй болдог юу гэдэг байгаа штэ. Би ч гэсэн одоо хувьдаа бол тэр хөвлийн хавийн яг өөхийг маш багасгахыг хичээж байна. Яагаад тэгэхээр ковидын үеэр бид нэг гэртээ суусан да. Тэр гэртээ сууж явах үед анх удаа зах зээл дээр арх согтууруулах ундаа зарахгүй гэдэг тийм дүрм хэрэгжиж эхлэхгүй юу. Тэгсэн чинь тэр үед яагаад чим хайрцаг пив ах уу гэж хүн орж ирдэг байхгүй манай үеийн нөхөр. За. Тэгэхээр чи нөгөө зах зээл дээр байхгүй зүйлийг ингээд гаргаад ирэхлээр хүн сонирхож үзнэ дээ. Тэгэд тэр үеэс би өмнө нь бол гэртээ пив худалдаж авч ууж тэгээ гэрт хөрөгчн дотор пив байж үзээгүй байсан үе байхгүй. 2020 оны үед шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүнд байд гардаг тэр нэг юм сонин эффект байгаа байхгүй. Хорчхлоор хүн хэрэглэхийг хүсдэг. Түүнээс хороогүй байхад ямар ч тийм хүсэл байгаагүй. Байхгүй болцсон зүйл байгаа гэд гараад ирсэн хайрцаг пив авч эхэлсэн. Тэр үед би пив уусны араас надад үлдсэн эффект нь belly fat байсан байхгүй. Тэгээд тэр belly fat-ыг буюу тэр хөвлийн таргалтыг яг за энэ пивний хэрэглээл надад нэмэгдснээс бусд нь бүхэл зүйл хөвийнээрээ байсан. Тэгээд яг гэрийн хэмжээнд дасгал хөдөлгөөн хийжсэн. Гэхдээ надад огцом тэр belly fat үүснэ нь яг тэр тухайн үеийн пивний хэрэглээ байсан байхгүй. Тэгээ одоо хүртэл тэрийг би буцаагаад хэвийн хэмжээнд нь аваачих гэж зовсон хэвээр л байгаа. Тэгээ таны түрүүний хэлдэг тэр бол үнэхээр тийм хялбар устгачдаг өөх бол биш байлээ. Тэд нар бол хамгийн чемпион өөхнүүд байхгүй. Хамгийн хүчрхэг нь тэгсгэртнээсэн байдаг. Тэгээд тэр сонирхолтой түүх байна. Ялангуяа зөвхөн пив уухаар хүн уг нь бол стрессээ тайлж байгаа мэдрэмж төрж байгаа шүү дээ тэр үед нь тий. Бид нар гадуур дотор гарахтаа стрессээ тайлна гэдэг нь тиймэрхүү үйлдэл гаргадаг. Энэ удаа болохоор таны хэлгээр ингээд өөхлөлт ихсэн гэдэг нь юутай холбоотой байж магадгүй гэхээр пив хэрэглэсний дараа ямар нэгэн реакц өгөхгүйгээр тэгээд унтлаа гэхэд таны нойрны
чанар муудаад тэрнээсээ болоод маргааш нь та стресстэйж босоод одоо нэг амарх байсан чинь амарч чадахгүй унтчихар чинь амралтанд дутагдаад ирэхээр хүн стресст ороод ингээд яваад байдаг. Тэрнээс болоод ер нь хүмүүс ч гэсэн бас хэлдэг шүү дээ пивний гэдэс гэж ярьдаг нөгөө таргалсан хүмүүс чинь. Тэр чинь зөвхөн одоо пив нь калоритой гэдэгтэй биш. Яг таныг ингээд ерөөсөө л стресстүүлэх процесст оруулчихж байгаа гэдэг утгаараа л ингэж үүсэж байгаа юм байна. Нойрны чанар руу шууд нөлөөлөө тий. Тэгээд тэр чинь бас нэг удаагийн биш тогтмол хэрэглээр орчиж байгаа хайрцаг пив руу тий. Тэгээд тэр нэг хайрцгаар зогсоогүй шүү. Яа их харанхуй үе байсан шүү тэр ковид үе бас нөгөө нийгэм өөрөө яахан тодорхойгүй тий. Байнга л нэг тийм сонин нөхцөл байдалтай тий. Хизээ энэ дуусах нь мэддэхгүй. Тэгтээ дандаа муу мэдээтэй. Тий. Хүмүүс нас барж ийн, тоо өсөөл тэгэл ингээл хөл хорой гэл энэ бүх зүйл чинь тухайн үедээ л стресстэхээр ёстой нэг тийм харанхуй үе байсан тий. Тэгээд ерөөсөө өмнө тохиолдож байгаа тийм нэг сонин үе байсан. Тэгээд би бас өнөөдөр яг цар тахлын талаар ярих гэж бас бодлоо сая. Ер нь бол бид нар одоо ч гэсэн маш өндөр цаг тахлын өндөр үед амьдраад байгаа. Гэхдээ би ковидын вирусны талаар ярих гаагүй. Ямар цар тахлууд явагдаад байна гэхээр яг л түрүүний хэлгээр архаг стресс, хөдөлгөөний дутагдмал, оюуны идэхгүй байдал ихсэх, нойрны чанар муудах, ганцаардал ихсэх, тэгээд цаашдаа бүр ойрын хараа мууддаг ийм орчин үеийн хүмүүсийн олон цар тахлын ийм нийгэм бид нар амьдраад байна. Тэрнийг ингээд би бас жоохон наривчлаад ингээд тайлбарлахыг бодлоо л доо сая. Тэгээд эний яг саяны хэлсэн бүх асуудал цар тахлыг ингээд нийлүүлээд харах юм бол бид нарт юу болох гээд байна ирээдүйд гэхээр бид нар ингээд бүх юмыг технологитой ингээд харьцаад явуулаад ах юм бол өөртөө ашиглахгүй тархиа ашиглахгүй бие галбираа ашиглахгүй ингээд цааш нь явуулаад байх юм бол удахгүй бид нар тархины дутагдaltaй жижигхэн тархитай тарган хараа муутай хүмүүс болж явах гэдэг. Тийм болохоор би одоо бүгдээрээ сэрэмжтэй байгаарэ гэж бас хүсмээр байна л да. Тэгээд энийг ингээд жоохон нарийн ингээд яагаад би ингэж хэтрүүлж яриад байгаа гэдгээ тайлбарлах юм бол хоёлаа яг сүрүүн архаг стрессийг бол нэлээд ярьчлаа тий. Тэрнээс бусдын ингээд ярих юм бол ер нь технологи болгон бид нарт нэг асуудлыг шийдэж ирсэн. Тэгэхдээ нэг асуудлыг шийдээд нэг шинэ асуудал биднэрт бий болгодог. Тэгээд технологи гэхдээ би технологийн компанид ажилладаг хүн. Технологи бол муу зүйл биш. Би тэр технологиг муулах гаагүй. Юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар бол технологийн хөгжлийн ачаар эдийн засаг хөгжсөн, эрүүл мэнд хөгжсөн 100 жилийн өмнө хүн дунджаар 35-аас 40 нас хүрчихсэн 100 жилийн өмнө. 50 жилийн өмнө 60 нас. Одоо 70-аас 75 нас. Магадгүй 50 100 жилийн дараа бид нар 100-150 наслдаг болох юм уу? Бүр зарим visionary зарим хүмүүс нь болохоор бүр бид нэр одоо үхээ болно гэсэн тийм хүмүүс байна шүү дээ тий. Одоо Brian Johnson гэж жишээлбэл тий. Тэд нар юу гэж ярьж байгаа гэхээр бид нар бол энэ амьдралыг ойлгочлоо. Бид нар үхлийг бол ингээд зогсооч чинь чадна гэсэн тийм ойлголтууд гараад ирж байгаа. Гэхдээ юу болоод байна гэхээр нэг талаасаа нэг технологи нь бидний ачааллыг аваад тэгсмөрчөөс нэг шинэ асуудал гаргаж байгааг ингээд харах юм бол одоо үйлдвэрлэл хөгжиж эхлээд машин хэрэг хөгжиж эхэлснээс хойш бидний хөдөлгөөн багассан шүү дээ ирсэн. Хөдөлгөөний дутагдал орсноосоо болоод хэд тархалт сахарын шиж ингээд шинэ асуудал гараад ирсэн. Дараагийн үн шат нь юу болсон гэхээр одоо 90-ад оноос хойш гэх юм бол интернет гэдэг зүйл нийтлэг болж эхэлсэн. Интернет Google хоёрын ачаар бид нар мэдээлэл болон мэдлэгийг одоо нийтлэгжүүлсэн, арчилсан хүн болгон тэр мэдээллийг хүртээмжтэй болгосон хүн болгон тэрнийг ашиглах, олоод харах болсон. Тэрнийх нь сөрөг тал нь хэрвээ бид нар тэрнийг зүгээр ашиглахгүй бол юу байсан бэ гэхээр бид нар өөрсдөө юмыг ойлгож мэдээд ой тогтоохоо болж эхэлсэн. Ягаад гэхээр би хизээ шууд Google-ээс асуучих болохоор одоо тэрнийг ойлгоод ингээд тогтоох шаардлагагүй болоод эхэлж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр чадвар маань бас алдагдаад эхэлсэн. Google интернетийн дараа юу болсон гэхээр гар утас гэж гарч ирсэн, смартфон гэж гарч ирсэн. Смартфоны нэг зүйл нь гэх юм бол бид нэр ялангуяа одоо гоё мархаараа зураг дардаг боллоо шүү дээ смартфоноор.
Тэр чинь одоо ингээд дурсамж хийж байгаа шүү дээ. Нөгөө талаасаа тэр чинь memory card ингээд хадгалж байгаа. Memory card гэдэг чинь одоо монголоор яг хэлэх юм бол таны дурсамжийг хадгалж байгаа карт гэхүү дээ тий. Тийм ой санамжийн багтаамж. Тэгэхээр та өөрийнхөө ой санамжийг гар утасныхаа тэр карт руу хийчихээр та тэр зургнуудыг болон тэр үе мөчийг ингээд ой санах мэдрэх багасаад байгаа юм шиг надад анзаарагдаад байгаа. Яг үнэн. Та биологийн одоо аргачлалаар өөрийн ой санамжиндаа хийх сэдэлтэй боловч та толгоондоо хийхгүйгээр зүгээр надад энэ дурсамж байгаа гэхдээ миний утсан дээр байгаа гэд тэ линктэй л байгаа байхгүй. Гэхдээ уг нь тарих өөрөө хөгжихийн тулд тэрийг санаад энэ дотроо байлгах хэрэгтэй байдаг. Гэтэл тэрийг мэдрэхээс наагур гялс авчи утсандаа хийчээд өөрийгөө хуурж штэ. Надад бол тэр энэ мөч байгаа. Гэхдээ энд биш те. Тийшээгээ би утсаараа дамжуулж очноо гэд. Тэгтээ хэдий их хүн очдгийг нь бол би мэдэхгүй л байна л да тий. Харин тэрнийг би танаас бас асуух гэдэг. Надад айгүй их тохиолдог зүйл нь би ингээл өнгөрсөн жилийн зургнуудаа ингээл хийх юм болтгүй ингээл гар утсан дээр хардаг байхгүй. Хийжэл би энд ийм хийжсэн биш үү? Энд тэгж явж ийсэн биш үү? Өстө мартцсан байна гэдэг ингээд надад бүр ингээд мэдэгдэг байхгүй. Тэгтэл энэ гар утас байхгүй үед одоо тэрний өмнөх үед би яг ингээд энэ үе мөч тэгжсэн гэж бодохоор яг тэр надад мэдрэгддэг бүр ингээд нэрээ надад тийм тохиолдож ийсүү гэд тэрнийг ойлгодог мөртлөөс одоо болохоор дөнгөж саяхан жилийн өмнө болсон юмыг би ингээд мартцсан байгаа байхгүй. Утасныхаа зургийг хараад тэр зургийг надаас сануулад нэрээ би тийм юм хийж ийсэн юм байна штэ гэж надад орж ирж байгаа нь надад бас тийм нэг анхааруулга өгөөд байгаа. Мэдхгүй танд тийм юм зохиолдож ийсэн үү? Би тантай яг таны ярьж байгаа энийг бас баггүй хугацааны өмнө зүгээр бодож үзсэн юм байна. Одоо ингээд миний Instagram юм уу, Facebook-ийг ухраагаад үзэх юм бол их бага агуулга орсон байна. Ер нь бол. Бага агуулга гэдэг маань би өдөр тутамд болж байгаа зүйлс нэг их төдийлөн нэгэд ах болсон байна. Дээрээс нь онцлог үйл явдлууд дээр тэр тусмаа цаг гаргаж ийм memory үлдээж гар утсаараа бичлэг хийх тиймэрхүү юм их бага хийдэг болсон байна. Тэгээд санаа нь юу вэ гэхээр энэ нөгөө мэдрхийг бид нэр уртл болохгүй төрүүлээд хадгалаад авъя, утсан дээр авчи тэгж байгаа дараа буцаж энэ мэдрэмж рүүгээ явъя гэдэг ийм холбоос үүсчээд байгаагаа анзаараад аль болох өөрөө мэдрхийг илүүд үзээд тэгээд тэр мэдрэмжийн дотроо утасгүйгээр очимоор байгаа байхгүй. Яг үнэ. Тийм тэгж шийдээд бас яг ингээ харах юм бол их бага янз бүрийн пост одоо зураг юунууд орсон байгаа л та. Тэгээд яг энэ хоёр талтай л байна л та. Заримдаа бас үр хүүхдүүдэд маань аав нь ямар хүн байж явсан бол гэдэг юм үлдэхийн тулд энэ цахим одоо мөр гэж хэлээ те. Цахим мөр үлдээх нь бас зүйтэй болов уу гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр энээс өөрөөр бид нэр хэдий аргачлал байгаа ч гэсэн гараараа бичээр ном тохимол болгоо гаргах тийм аргачлал байгаа ч гэсэн цаашдаа бол хамгийн хялбар нь бол мэдээж энэ байх болов. Тэгж бодглохлоор мэдээллийг бид нар үлдээх энэ зүйтэй. Гэхдээ бас балансаа хадгалаад нөгөө талдаа мэдрхийг илүүд үзэх нь зүйтэй гэж бодоод байна. Тэгэхээр яг энэ дотор ингээл төөрөөл явж байна. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ яг фактаа чалгах юм бол надад их баг постууд байгаагаа бол хараад за ер нь бол яг илүү нөгөө Instagram руугаа ороод буцаад нэг харахлаар миний тэр мөчүүд над дээр л байхгүй байхгүй тийм. Тэгээ хаа нэг оруулна гэхдээ тэрийг ажил болгож бүр нэг цаг гаргаж хийхгүй бол түүнээс биш яг энийг ингээд чухалд үзээд энд заавал байх ёстой гэж үзэж үлдэхгүй байгаа юм л та. Би 100% санал нэг байна. Тэгээд ялангуяа түрүүн хэлсэн шүү дээ. Технологи бол биднийг оргичлуулдаг зүйлээ бас буруу ойлгож болохгүй. Технологи бол одоо муу гэж хэлэхгүйгээр хариуцлагатай хандах шаардлагатай байгаа гэсэн үг. Ялангуяа би ч гэсэн одоо ингээд хүүхдийнхээ төрсөн өдөр дээр ингээд миний хүүхд ингээд тортныхоо лаг үлээх тэр мөчд уг нь нэг талаас зураг авмаар байгаач нөгөө талаас би тэрнийг ингээд шууд хараад мэдэрхийг л үсэж эхэлсэн. Тэгэхээр зураг авахгүй зарим үед яг дараа нь ганц хоёр зураг авна. Яг таны хэлдгээр тий яг ганц хоёр бас нэг дараа нь үлдээх юм авч байгаа. Гэхдээ яг зарим үедээ тэр
жинхэнэ амьдралын амталмаар байгаа байхгүй юу тий. Эсвэл хин нэг нь тэнд авцсан байж тий. Тэр өвшөө хүмүүс байгаа штэ. Угаасаа тэрийг хийгээд надад зүгээр харахаар ихэвчлэн эмхтэн хүмүүс ямар нэгэн тийм саад дотгоргүйгээр энэ үйлдэлийг хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч тийм хамтдаа нөгөө нэг мультитаскинг хийж байгаа шиг мэдрээд ч байна бас зургийг аваад ч юм. Зөвхөн линзээр ингээд хараа тэрнийг харахгүйгээр тийм баг ингээд уцаа хажуу талдаа барьсан ингээд авж явахдаа тий баг давхар нүдэрээ харсан энийг ч харсан. Тэр бол үнэхээр мундаг чадвар байна. Суралцах гад бол чадахгүй л байна. Тэгэхээр нэг тийм бүр физиологийн хувьд бид нэр тэгж бүтээгдээгүй ч үж магадгүй байхгүй тий. Та бит хоёрт их тийм тэрэн дээр бол их юу нэг төстэй тал байна штэ. Тийм байна. Тэгээд гар утасны дараагийн үе шатна гэсэн чинь одоо ингээд artificial intelligence гэ гараад ирлээ. Ялангуяа энэ LLM large language models те ChatGPT гэдэг. Тэд нар чинь өмнө бид нар зөвхөн ингээд меморига хадгалдаг, дурсамжаа хадгалдаг юм мэдлэгийг ингээд хайдаг байсан бол одоо бидний бодох бодлогыг боддог болчлоо. Бидний хийх анализыг хийгээд өгчдөг болчлоо. Яриа харилцааны холбоо дээр ChatGPT ялангуяа маш их хэрэглэгддэг боллоо шүү дээ тий. Тэр нь биднэрт бас ямар нөлөө өгч ин хэрвээ бид нэр өөрсдөө хариуцлагатайгаар хандахгүй чадвараа алдахгүй байхыг хүсэхгүй бол танин мэдхүйн гүйцэтгэл маань буурч эхэлж байгаа. Тэрнийг саяхан юунаас бас сонссон гэхээр Flynn effect гэдэг эффект байт юм байна. Тэр нь яасан гэхээр сүүлийн хэдэн зуун жил 10 жил тутам бидний IQ одоо оюун ухааны чадвар 10 жил тутам 2-3 оноогоор дээшилсэн юм байна. Тэгсэн чинь 2000 оноос хойш буцаад эргээд IQ бууж эхэлж чинь үеэсээ бид нар чинь уг нь ухаарад нэг үеэсээ юмыг ойлгож авч сурчаад тэр үеэсээ илүү байсан бол одоо тийм сайжраад яваад байсан чинь одоо буцаад мууд чинь өөрөөр хэлбэл түрүүний хэтрүүлжсэнээр бид нар ер нь бол IQ-га алдчихин гэдэг чинь тэнэг болж ийн гэсэн үг шүү дээ. Шууд хэлэх юм бол тийм үе эхэлж байна. Амжигт. Яг одоо ингээд яг энэ нөгөө нэг intellectual coefficient буюу энэ оюун ухааны чадамжийг илтгэдэг энэ тоон утгаар харуулж байгаа коэффициент энэ IQ-г илэрхийлэх үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр Лондонгийн гудамжинд нэг юм бичлэг хийдэг залуу байдаг хгүй хүмүүсээс элементарны асуултууд асуугаад. Тэгээд тэндээс ирж байгаа хариу үйлдэлүүд нь бол бүр хүний ой тонд орохооргүй тий. Бид нэр ямар галактикт байгаа вэ гэж асуудаг байхгүй. Тэгсэн чи өөдөөс нь Samsung Galaxy гэдэг байна. Тэгээд энэ мэдчлэн бүр ингээд тэгээд нөгөө тиймэрхүү видео үзээд эхэлчихэнгуут араас нь санал болгодог шүү дээ алгоритм тий. Нэг иймэрхүү юмыг. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс насанд хүрсэн одоо хөдөлмөрийн насны хүмүүс ч байна оюутан гэж харагдахаар ч хүн байна тий. Тэдрээс ийм элементарны зүйлсийг асуухлаар юу гэдэг зүгээр Лондон Английн нийслэл юу вэ гэдэг тэгэн гут тэнд шал өөр хариултууд явж байгаа ч юм тий. Англи иргэн нь өөрөө хариулж байгаа бол тий. Гэх мэтчлэн ингээ юмнууд байгаа байхгүй. Тэр нь юу гэж юм гэхэлэр хүмүүс нэг юм ерөнхий мэдлэгтэй болъё гэж санаа зовхоо болоод ерөнхий мэдлэг үнэлэгдэхэ болж ирж байгаа нь өөрөө хүнийг тэр тэлэх тий таны түрүүний хэлж байгаа IQ дэше өсөж исэн нь одоо доошо бууж байгаа үзүүлэлт нь бол тэр хүн өөрөө тархины чадамжийг тэлсэн байх нь өөрөө үнэлэгдэхэ болцсон нийгэм рүү орж ирж байгаа мó та. Санал нэг байна. Ялангуяа түрүүн хэлсэн мэдлэг болвол бидний хамгийн том power хүч байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо мэдлэг болвол зүгээр commodity болж хуурж байгаа. Commodity буюу одоо карантны тийм карантны ус шиг л хүн болгон хаас сайгүй гар утснаасаа мэдлэгийг болоод авчиж байна. Тэгэхээр мэдлэгийн үнц нь буурч байгаа. Ямар ч үн цэнэгүй болж хуурна гэсэн үг шүү дээ цаашдаа бол. Тэгэхээр мэдлэгтэй хүн үн цэнтэй гэж харагддаг байсан бол мэдлэгтэй хүн мэдлэггүй хүнээс ялгаагүй болж хуурж гин гэсэн үг. Тэгээд харин тийм тэгэхээр ч одоо яана энэ IQ ер нь одоо тэг хэрэггүй болох гэдэг. Тийм тэгэхээр одоо энэ их сонирхолтой асуулт байгаа юм л да. Энэ мэдлэг технологи хөгжих тусам бидний технологи ер нь технологи яадан бэ гэхээр технологи бидний ажил ачааллыг аваад байгаа шүү дээ. Бидний амьдралыг аятайхан болгоод байгаа тийм. Тийм биднэрт илүү цаг л өгөх гээд байгаа шүү. Тийм тэгэхээр одоо
технологи болгон бидний хүн гэдэг амьтны чадварыг ингээд аваад бидний оронд хийгээд өгөхөөр одоо дурсамжийг хадгалаад өгч чинь, тань мэдхгүй бүх юмыг нь хийгээд өгч чинь. Тэгээд ирэхэр чинь бид нар чинь яалтчгүй тэр чадвараа алдах гэдэг байгаа байхгүй. Тэгээ бүх хүн гэдэг тэр IQ-д орсон IQ нь бас зөвхөн одоо мэдлэг талаас IQ-гоос шүү олон юм байдаг шүү дээ. Одоо emotional intelligence гэсэн бас байдаг. Гэхдээ яг IQ-гийн талаас харах юм бол IQ-гийн бүх чадвараа бид нар технологид 100% ингээд өгч боломжтой болчихно. Дараа нь магадгүй emotional intelligence-аас өгчих баг. Одоо хүн гэдэг амьтны бүх төсөөлж болох чадварыг та технологи машинуудад ингээд тараагаад өгчих юм бол бид нарт яг юу үлдэх юм бэ? Хүн гэж яг ямар амьтан болж хувирч байна. Тэгээд тийм нэг асуулт гарч ирээд байгаа. Хүн өөрөө яг юу хийх юм бэ? Хүн яг хүн өөрөө өмнө нөгөө нэг хүн ямар чадвартай байх вэ гэсэн бол одоо ер нь хүн ямар хэрэгтэй юм болоод байгаа юм бэ сүултээ тий? Юунд хэрэгтэй байгаа юм, юу хийх юм бэ гэсэн яг тийм асуултууд гарч ирнэ гэсэн үг. Гайхалтай. Исто гайхмаар юм байна. Одоо нэр энийг ингээд бүр цаашаа ургуулад бодвол их dark те юм харанхуй цэгүүд рүү явах шаардлагатай болох гээд байна да. Гэхдээ харанхуй цэгүүд рүү явах шаардлага 100% байхгүй гэж би үзэж байгаа. Одоо бид хоёр нэлийн тийм стрессээс эхлүүлээд харанхуй хэцүү сэдвүүдийг ярьж байгаа. Одоо жоохон хөнгөлөөд эхлэе гэж бодлоо. За. Хүнд нэг маш том чадвар байдаг нь машинд байдгүй нэг том чадвар байдаг нь одоо use it or lose it гэж нэрлэгддэг буюу хэрвээ та чадвараа ашиглах юм бол танд байгаад байна. Ашиглахгүй байх юм бол та тэрнийг алдна шүү гэж хэлж байгаа гэсэн үг. Машин технологийн хувьд болохоор use it and lose it гэж хэлж байгаа. Машин бол илэгдээд эвдэрнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн бол тэрүүгээрээ чадвартай. Тийм болохоор бид нар дасан зохицох чадварлагтай болохоор одоо хүртэл ингээд хөгжөөд ирсэн. Хамгийн гол нь одоо тэр чадваруудаа алдахгүйгээр технологитой хариуцлагатай хандах хэрэгтэй л гэдэг мессеж гарч ирж байгаа. Энэ нөгөө технологи үүсч яваа үед амьдарч байгаа хүмүүс бол яг нэг юм золиос болж үлдэх байх л та тий. Яг яадаг нь тий мэддэхгүй байгаа шүү дээ. Бид нар бол өөрсдөө юм нийгмийн судлагдсан болсон явж байгаа байхгүй тий. Туршилт маяг. AI тэгээд энэ ухаалаг утас тэгээд нийтийн сүлжээ гэдэг энэ зүйлс биднэр дээр ирээд урд хожид байгаагүй учраас бид нар бол яг энэ ингэдэг юм аа гэдэг одоо онол байхгүй шүү дээ. Энэ ингэж магадгүй гэдэг таамгууд байгаа болохоос шүү дээ. Тэгэхээр яг тэгэд энэний цаашаага дараачийн үеуд маань яг юу болох вэ? Тэр их сонирхолтой байгаа юм л да тий. Бидний хийж чадах зүйл нь аль болох хүн байхаа авж үлдэх тий. Тэгээд аль болох энийг өвлүүлж өгөөд та нар өөрсдөө шийдээрээ ямар ч лөөсөн бид нэрийн давчирлаа тий. Яг үнэ. Тэгээ бидний бодсноор тэгээ ер нь бол байгальтайгаа жоох ойрхон байвал зүгээр байдаг шүү тий. Гэх мэтчлэнийг тиймэрхүү зүйлс бид нар үлдээх баг. Одоо та бид хоёрын тухайд нас явна тийм ээ. Тэгээ нас явахын хэрээр биднэрт ийм хязгаарлагдсан бол ирээдүй байгаа гэдгээ мэдрээд эхэлж байгаа шүү дээ тий. Мэдэх биш. Мэдрээд буюу бид нар өмнөшгөө биш болсноо өөрсдөө мэдж байгаа ингээ мэдрэгдээд эхэлж байгаа учраас тий. Энд яг ижилхэн нөгөө талд хэсэг бүлэг хүмүүс бол бүр насжилтыг эсрэгээр нь явуулнаа болноо гэд ингээд эхэлсэн тий. Тэнгуут чин та бид хоёр боддөг юм байгаа шүү дээ. Нэрээ энэ одоо залгаж иж болох гээд байна уу үгүй юу те энэ үнэн үгүй юу мэдчихлээ. За энэ тухайд та хувь хүнийхээ бодлыг нэг бидэртээ дэлгэрэнгүй болцгоё. За ер нь бол хүн болгон тэгж боддог бах. Удаан наслах юмсан, урт удаан насалж амьдрах юмсан. Гэхдээ хүн болгон аль болох хөвшөрөхгүй байх юмсан гэж бас боддог те. Хөвшөрөхгүйгээр урт удаан наслах. Тэрнээс бодоод ийм бүр тийм кампайн үүссэн байж тээ. Ер нь бол ингээ харахад anti-aging гэдэг кампайн. Тэр чинь одоо бид нар наслахын эсрэг бүтээгдэхүүн хийж гин гэж хүмүүс ойлгож байгаа. Миний бодлоор бол тэгж наслалтын эсрэг гэдэг нь одоо байгалийн хуулийн эсрэг явах гэдэг шүү дээ. Бид нар байгалийн амьтан гэхэд тэрнийхээ оронд pro living гэж хэлвэл зүгээр гэж бодож байгаа. Амьдралын төлөө гэдэг утгаараа. Тэгвэл яг хөө мэдээж зарим хүмүүс нь үнэхээр энэ хөгшрөлт гэдэг зүйлийг ойлгоод бид нар энэ
тодорхой хэмжээр залуучих боломжтой байна гэдэг дээр ингээд очиод шинжлэх ухаан явагдаж байгаа нь маш сонирхолтой байна л да. Нөгөө талаасаа бас олон нийтэд хандаад хэлэхэд ер нь хөгшрөлт гэж юу юм бэ? Хөгшрөлт нас явах гэдэг нь үнэхээр нас явж байгаа мó? Өөрөөр хэлбэл та энэ жил тэдэн настай байлаа, дараа жил тэдэн нас нэгдэн гэсэн үг. Тэгэхээр та хөгшөрч байгаа маа гэдэг нь автомат процесс юм уу? Эсвэл та хөгшрөлтийнхээ хурдыг өөрөө бас багч болов контроллох боломжтой мөн гэдэг дээр анхаарах боломжтой гэж би бас хэлмээр байна. Одоо ингээд хуучин найз нартайгаа ингээд уулзахад бүгдээрээ чадсан мөртлөөсөө зарим нь арай хөгшөрсөн, арай илүү их буурал устай арьсан үржилсэн байт юм уу те. Зарим нь болохоор арай цоглог баг хിവэрэж байх юм шиг бүр нэг тийм сонир бүгдээрээ адилхан настай. Тэгэхээр хөгшрөлт гэдэг процесс тийм байгалийн хуулиараа бүгдэнд нь яг ингээд адилхан ижил үйлчлэл үр дүн гаргаагүй байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ дээр яг ярих юм бол цаана юу явагдаж байна гэхээр хөгшрөлт болвол ялангуяа таны контролдж болох хөгшрөлтийн хэсэг нь болвол та энерги яг юунд зарцуулж байгаа хуваарлтын талаар л ярьж байгаа гэсэн үг. Тэрнийг ингээд энэ ном дээр нэлээд детальтай ярьсан ч гэсэн одоо зүгээр товчхон өнгөрөх юм бол энерги та одоо өдөр болгоны тодорхой хэмжээний энергитэй босч байгаа шүү дээ тийм. Тэр энергийг та тэр өдөртөө ингээ хэрэглэж байгаа. Тэр энерги яг юунд хуваарлагдаж байгаа бэ гэдэг нь бас нэг тодорхой хэмжээний тийм prioritization гэж ярьдаг. Эренблэх тийм дүрэн байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн доод талын төвшин одоо би тийм пирамидаар ингээд төсөөлдөг байхгүй юу? Ингээд пирамидын төсөөлөхөөр танд байгаа энергийн хамгийн эхлээд хамгийн доод талын 1-р төвшин буюу амьд байхад энерги шаарддаг. Тэр нь одоо зүрхний цохилт цаашдаа цохих хэрэгтэй байна. Амьсгалах хэрэгтэй. Судсаар цусгүй хэрэгтэй. Эднэрийн нэг нь бүтэхгүй бол та өгч шүү дээ хэрэгцээ шүү дээ тий. Хамгийн доотлын суурь хэрэгцээ. Одоо нэг Масловын пирамидаас би энийг санаа аваад энийг би өөрөө энийг нэг зохиосон байхгүй. Схемийн тий. Тэгээд тэрний дараагийнх нь хоёр дахь үе нь одоо амьд байхдаа одоо энерги зарцуулчлаа. Одоо өшөө илүү энерги байна. Тэр нь одоо хайчих юм бэ гэхээр дараагийнх нь болохоор өрөвсөл, өвчин, дархлаа гэх мэтчтэн зүйлүүдэд орчин. Одоо таныг өвчин тусан бол тэрнээс нь хамгаалах үүднээс тий. Тэрнийг тэр өвчнгөөс хамгаалах энерги заавал шаардлагатай байгаа. Одоо таны бамбай самбар гэсэн үг шүү дээ. Би өөрөө хамгаалахдаа ашигладаг одоо энерги шүү дээ тий. Тэр нэг хэсэг энерги тийш орж байгаа. Тэгэхээр хамгийн сонирхолтой нь стресс хүний хувьд бол яг өвчнөд ялгаагүй байдаг. Тэгэхээр одоо нөгөө түрүүний хэлсэн архаг стресс гэдэг дээр ярих юм бол архаг стресстэй байх юм бол энэ 2-р төвшөнд хэрэглэгдэх энергийн хэмжээ автоматар өндөр байна гэсэн үг. Их зарцуулна. Тэгээд та энд энерги их зарцуулах тусам дараагийн үе шатуудад зарцуулах энерги бага болж эхэлнэ. Бүр магадгүй байхгүй ч болж магадгүй. 3 дахь үе рүү нь одоо оръё. 3 дахь үе нь болохоор засварууд одоо ямар нэгэн гэмтэл засвар, DNH засвар, EDC-ийн засварууд 3 дахь үе дээр байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн эхлээд амьд байгаад тэгээд ямар нэгэн өвчин байх юм бол тэрнтэйгээ тэмцээд үлдснийгээ маргааштай инвест хийж эхэлж байгаа, хөрөнгө оруулж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө DNH-ээ засаад эхэлнэ гэсэн үг. Тэгээд нөхөн сэргэлт. Тэгээд нөхөн сэргэлт сайн явах юм бол дараагийн үе шат нь бэлэн болно. Тэр нь болохоор дасан цогцол. Түрүүн хоёул спортын талаар нэлээд их ярьсан. Тэгэхээр одоо булчин өсөлт, яс бэхжилт. Тэр бол одоо за би өнөөдөр спорт хийлээ, сайхан амарлаа, надад илүү энерги ингээд байна. Тэр нь дасан цогцолтой орлоо. Яагаад гэвэл би нөгөөдөр дахиад спорт хийхэд би биеэ бэлдэж байгаа гэдэг утгаараа. Тэр нь бас таныг өшөө чадварлаг болгож өсгөж байгаа гэсэн үг. Тэгээд ингэж явсаар байгаад хамгийн дээдлийн цэгт нь юу байна гэхээр гоо сайхан тансаг хэрэглэе гэсэн үг. Ус гой хിവэрэ байх, хар өнгөтэй, ногоон юу ямар өнгөтэй байдیں۔ Тэ байрлаасаа ногоон өнгөтэй байх. Гэхдээ хүний ус бууралтад эхэлдэг нь юу гэсэн үхээр энерги өмнө нь зарцуулагдаад дуусаад таныг тэр гоо сайхандаа энерги зарцуулах энерги танд очоогүй байна гэсэн үг байхгүй. Үлдээгүй байна. Тийм одоо энэ схемийг харуул их ойлгомжтой байна л да. Энэ пирамид байна шүү дээ тий. Тэгэхээр энэ доороосоо өөрт байгаа энергиуд маань зарцуулагдаж явсаар байгаад хэрвээ таны гоо үзмж гундуу байгаа бол та өмнөх энэ хэсгүүд дээрээ зарцуулчихжээ л гэсэн үг байна шүү дээ тий. Тийм байна. Яг үнэндээ бол би өнөөдөр
маргаашийнхаа энергиэс зээлж авч хэрэглээд маргааш өөрөө энергийн өртөө ороод нь шүү дээ тий. Тэгээ маргааш өртөө орсон юм чинь нөгөөдөр лүүж өртөө ороод байна тий. Тэгэхээр энийг нэг энэ үргэлжилсэн чөтгөрийн тойргийг зогсоохгүй болвол тэгэл гоо сайхан гундаж эхлээл дээрээс ингээл яваалах нь байна тий. Яг үнэ. Үгүй болоод. Яг үнэ. Тэгээд хамгийн сонирхолтой нь хүмүүсийн хөгшрөлт нь гоо үзмжээр анзаарагддаг шүү дээ. Энэ хүний үс бууралдсан байна гэдэг. Тэгээд юу болдог гэхээр миний үс буурлаа, би хөгшөрч чинь, би нас явж чинь, одоо би үс бууруулахаас сэргийлдэг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм байна гэж ярьдаг нь. Бид нар нөгөө энерги бүтэхгүй ингээд хязгаарлагдаад доор нь яваад ах үед дээдлэлт нь ингээд юм хийх гэж оролдож байгаа нь яаж ч бодсон бүтэхгүй байхгүй. Тэгэхээр энерги эхлээд бүх пирамидынхаа үе шатуудад жигд хуваарлдаг тийм амьдралын хэв маягтай болсны дараа та тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх юм бол үнэхээр гоо сайхандаа ач холбогдол өгөөд тэр нь бас үнэхээр тодорхой хэмжээгээр залуужуулах боломжтой болно гэсэн үг. Суур хундаам руугаа анхаарал гэж штэ тий. Одоо жишээлбэл яг нөгөө энерги хоёлоо ярьлаа, энерги бас тодорхойлчих. Хүний биед энергийн валют чинь ATP штэ. Adenosine triphosphate гэдэг. Тэр чинь л одоо ямар нэгэн үйлдэл болгон, ямар нэгэн урвал болгон биед явагдаж байгаа. Тэр үед энерги шаарддаг. Энергийн зарцуулалт нь энэ валютаар явагддаг. Adenosine triphosphate нь adenosine diphosphate болж хувираад нэг фосфат алдаад тэр нь энерги болоод гараа авчиж байгаа. Тэгээ одоо ингээд бодё түрүүнийхээ пирамидаар ингээд 5 үе шаттай. Та ингээд 5 ATP зоостой бай гэж яваад л та тий. Тэгээд ингээд өглөө ингээд за нэгдүгээр шаттаа ихнийхээ тушаачлаа, хоёрдугаар шаттаа гэдэг говрог ингээд явж итэл архаг стресстэй болоод ихээр чинь доотлын хоёрдугаар шатанд та магадгүй та 2 ATP-ийн зоос хэрэг болд юм уу, 3 болд юм уу. Тэр нь тэгээд удаан хугацаагаар үргэлжлэх тусам дээдлийнх нь хідэн үе шатууд нь хоосон үлдчихэж байгаа байхгүй. Тэрнээсээ болоод хөгшрөлт хурдан явж гин үү, удаан явж гин үү гэдг нь харагдана гэсэн үг. Тэгээд нөхөн сэргээгдэх хэдэрлүү ороод ирэх нь шүү дээ. Тэгэхээр одоо дараагийн асуулт нь юу гэхээр за хүн болгон 5 ATP-тэй байд юм байна зоосна. Тэгвэл яаж 6 болгочих вэ? Магадгүй 10 болгочих юм уу? За 50 ч болгох юм уу? Хүн чинь нэг тийм бас нэг шуналтай тийм мэдрэмжтэй дээ шүү дээ, тий? Тийм асуудал гарч ирнэ. Тэгэх боломжтой байна уу? Тэгээд тэр дээр одоо орчин үеийн трендүүд бас гарч ирж байна л да. Түрүүн ер нь сүүлийн хэдэн жил тэр NMN нэлийн их алдартай гарч ирж бүтээгдэхүүн гарч ирсэн. Тэглээ. Тий. Хүмүүст NMN-ийг товчхон хэлэхэд никотинамид гэж мононуклеотид гэж нэрлэгддэг. Энэ нь болохоор эдисийн энергийн идэвхжүүлэлтийг нэмэх зорилгоор ингэж ашигладаг тийм суплемент гарч ирээд ингээд залуужуулдаг суплемент гэж зарагдаж эхэлсэн. Тэгэхээр түрүүний хэлдгээр та үнэхээр тарины битэр пирамидаараа бодоод хэрвээ 1-р 2-р шатандаа зөвхөн энерги зарцуулаад байх юм бол NMN хэрэгэлсэн ч гэсэн тэрнээс гарч ирж байгаа магадгүй энерги нь бас л тэр доотлын шатуудаа л үйлчлэн өгөхөөс танд нэг тийм хэтэрхий их тийм залуужуулах эффект гаргахгүй. Бас нэг шинээр гарч ирж байгаа одоо тренд нь болохоор одоо янз янзын пептайднууд гарч ирж штэ нөгөө амино хүчлийн нэгдлүүд ингээд монголоор пептид гэдэг байгаа тийм. Тэр нь болохоор одоо Ozempic жишээлбэл алдартай гарч ирлээ, тураадаг пептид гэж гарч ирж байна, өөхийг хайлуулдаг гэдэг. Тэр нь бас яг нэг талаасаа эрүүл мэндийн салбар технологи хөгжөөд үнэхээр хүний өөхийг хайлуулах процессыг идэвхжүүлээд байгаа. Тэр нь яг яаж үүсдэг юм бэ гэхээр хүнд байгаа энерги нь нэг нь бол сахараас одоо эдэст хадгалагдсан сахарыг цус руу оруулах процесс, нөгөөх нь болохоор эдэст хадгалагдсан өөхийг сахар болгож цус руу оруулах хоёр тэр процесс байгаа. Ozempic яадаг вэ гэхээр GLP-1 буюу одоо тэр эдэст байгаа сахарыг цус руу оруулах процессыг хаачиж байгаа. Тэгэхээр хүн яалтчгүй зөвхөн тэр өөхөл энерги болгодог тэр процесс нь явагдаж байгаа болохоор хүн тураад байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь юу вэ гэхээр энэ пептидууд нь хүний процессуудыг ингээд манипуляц хийж туслаад нэг талаасаа нөгөө талаасаа эргэтэнгүүдэд тохио өгөөд эргэтэнгүүдэд ачаал нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бас ямар өшөө үр дагавар байхыг бид нар одоохондоо ойлгож анзаараагүй дөнгөж эхэлж байгаа. Яг нөгөө талаасаа түрүүн хоёул ярьсан стрессээс ингээд хамгийн хүчтэй хайлдаггүй хэдэн өөхүүдийг
нэг удаа боломжийн будаа болгочоод дараа нь дахиж ийм сонин хэв маягтай орохгүй шүү гэдэг утгаараа нэг ингээд нэг эмчилгээний журмаар эмчийн дор те ингээд үнэхээр мэрэгжлийн эмчийн дор контролтой хийх юм бол магадгүй танд үнэхээр таныг ирүүлжүүлэх боломж гарч байгаа баг. Гэхдээ энэ боломж нь таны байнгын хэрэглээ биш. Нэг энэ боломжоо ашиглаад дараа нь харин дахиж энэ рүү орохгүйгээр та хэв маягаа өөрөө ирүүлээр авч явах шаардлагатай гэж хараад байна. Тэгэхгүй бол энээс ингээд донтой болчих юм бол тэр нь байнга таны эргэтэн ачаалаад ах юм бол магадгүй жишээлбэл таны эргэтэн реакц өгөө болчих магадгүй шүү дээ бас. Тий. Ажил хайлт. Тий. За боли ерөөс энэ надаас хэтэрхий юм шаардаад байна гэл тий. Угаасаа хүн өөрөө тэгдэг шүү дээ. Хүн дотор яг өөртөө чи ижлэхэн эдсүүдл байгаа шүү дээ. Ачаалуулаа л ивэл за болио. Тэ. Би амармаар байна гэж яваад өгнө үстэ тэ. Түрүүний нөгөө хүнд нэг боломж өгөөд тэ алдагч нэг удаа засаад өгьегээд тэгтээ та бол өөрийнхөө хамгийн зөв гэсэн горим руугаа ороорой. Тэ дахиж энийг хэрэглэхгүй байхаар юуруугаа л ор гэж санал болгож штэ тэ. Тэгэхээр таны одоо энэ номон дээр ер нь бүтээсэн байгаа бах тэр зохиолын дагуу бол ер нь ингээд хүнд ингээд зайлшгүй байх хэвээр одоо хэв маягтай заавал оролцуулах хэвээр тийм дүрмүүд байгаа бах тий. Тийм яг хөө эрүүл амьдралын хэв маягийн дүрм зарчим гэж өмнө номнууд дээр гаргаж ирсэн. Өмнө эрүүл амьдралын түлхүүр гэдэг ном гаргахдаа яг тэр талаар тодорхой бичижсэн. Дараа нь шимт хижээл гэж ном гаргасан. Тийм энэ эрүүл амьдралын түлхүүр миний одоо анхны ном. Яг энэ дээрээ бол яг хүний эрүүл амьдралын хэв маяг 3 зүйлээс бүтдэг юм аа. 3 тулгууртай байдаг юм аа. Тэрнийг нь бас хүн гэж товчилж болд юм аа. Хооллолт тэр нөө хэвсгэн үйлдэл хөдөлгөөн тэгээ нойр. Энэ гурвынхаа та балансыг нь үнэхээр одоод чадхаад байх юм бол таны хэв маяг эрүүл байна. Тэгээд хөдөлгөөн гэдэг дээр жишээлбэл үйлдэл гэдэг дээр ярихад зөвхөн одоо ямар нэгэн спортоор хичээллэх тэр бол хөдөлгөөн биш. Таны үнэхээр биеийн хөдөлгөөн нийтдээ хэд байна гэдэг дээрээ л та анхаарах хэрэгтэй. Тэрнээс өдөржингөө ингээ офис суучаад 7 хоногт 2 удаа жим орсноо би бол айгүй спортлог гэж бодох бол тэр хүнийг ингээ нийтэд нь балансыг харахад бол хөдөлгөөнгүй хүн байгаа байхгүй юу? Тэр дээрээ анхаарад ер нь хөдөлгөөн хэр байна гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Байгаль фитнес зал гэж юм мэдэхгүй шүү дээ. Байгалийн хууль таныг хайроксоор хичээлж гинөө гадаа ус аваад ингээд зүгөө явж байгаа нь анзаарахгүй. Хөдөлгөөн танд байна уугүй юу гэдгийг анзаарна. Тэгэхээр байгаль бол таныг ямар спортоор хичээлж байгааг тоохгүй, хэр хөдөлгөөнтэй байна гэдгийг тоона. Байгаль таныг хэр сайн нойртой байна гэдгийг анзаарч нойронд юу болд юм бэ гэхээр нойр бол яг тэр хөрөнгө оруулалт явагддаг процесс байхгүй юу? Дараагийн өдөртөө явагддаг тэр ATP-нүүдээ нойр хүн унтж байхдаа тэр түрүүний хэлсэн пирамидын үе шатууд руу ингээд хөрөнгө оруулж идэг үе. Тэгэхээр нойр бол маш чухал. Нойргүй байх юм бол та хөрөнгө оруулалтынхаа процессыг бүр зогсооч чинь гэсэн үг шүү дээ. Хооллолт бол мэдээж ойлгомжтой, тэнцвэртэй, өөрсдийнхөө зорилготой, өөрийнхөө хэв маягт нь яг тааруулсан хэмжээтэй, хэрэгтэй, макро, микро шимтгийлтэй хоолой хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээд одоо эрүүл хоол гэж яг юу юм бэ гэдэг асуулт гарч ирдэг. Тэрэн дээр бас хэлэхэд яг танд хэрэгтэй хэмжээний макро болон микро шимтгийлэл та олох шаардлагатай. Тэр л эрүүл хооллолт. Тэр макро микро шимтгийлэл ямар хоолны үүсвэрээс олж авч байгаа нь бол чухал биш. Байгаль бол таныг өнөөдөр уураг нь загаснаас ирсэн байна, өчигдөр махнаас ирсэн байна гэж анзаарахгүй. Уураг байна уу байхгүй байна уу гэж анзаарч байгаа. Дутагч нь үгүй юу л гэдэг. Тэгээд тэрнээс харахад одоо ялангуяа орчин үеийн боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд дутагддаг микро макро шимтгийлэлийг яалтчгүй нэмэлтээр суплементээр бас авах шаардлага орчин үеийн хүн ингээ гараад ирээд байна л та. Тэгэхээр нөгөө нэг хооллолт гэдэг нь зөвхөн бидний боддог жирийн хоол биш, бас энэ суплементүүдийг бас давхар бодоод эцэст нь баланс нь микро макро шимтгийлэл танд яг хангалттай байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж. Эрүүл амьдралын хэв маягийг ингээд товчхон тайлбарлаа. Тэгэхээр ер нь бол энэ удаад гаргасан ном биш, тэрний өмнөхдөр бол ерөнхийдөө арга зүг нь бол тавьсан байгаа юм шүү дээ. Одоо компонентууд гэдэг шүү дээ. Яг байх ёстой зүйлсийг. Тийм. Энэ ном дээр гэхдээ бас энэ талаар бас тайлбарсан. Энэ ном миний яг нэг нөгөө яг
хэлэхэд өөр дээр тохиолдсон midlife crisis-а би баг ингээд энэ ном болгож гаргасан гэж шууд ингэж хэлж болно. Тэгээд энэ ном дээр тохиолдсон юу юм бэ гэхээр ингээд хүн насаа хийх тусмаа ингээд би хөгшөрмөөргүй байж тээ. Энерги алдаа тамааргүй, энерги хадгалмаар байна гэдэг тийм тэмүүлэл их систем байна. Тэгээд энэ номыг ингээд бичих явцдаа анзаарсан нь болохоор бас янз янзын суплементүүд яаж хэрэглэгддэг, ямар ач холбогдолтой түрүү нөгөө хоёлаа хэлсэн пептиднууд байна. За жирийн одоо суплементүүд байна. Эдгээр чинь бол бүгдээрээ одоо биднэрт байгаа багаж хэрэгслүүд л байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ багаж хэрэгслүүдийг хизээ яг юунд ямар зорилгоор ашиглах вэ гэдэг дээр бас энэ ном дээр бас орсон. Окей. За сая ярен дунд дурдгдсан нэг нэр томьёог асууж лавлмаар байна. За midlife crisis гэж та ярьлаа. Одоо манайх руу зүгээр үгчлээд орчуулах юм бол дунд насны хямрал гэж хэлж байгаа юм л да. Гэхдээ энэ ихэвчлэн эрэгтэй хүмүүст тэр тусмаа 40-с дээш насны эрэгтэй хүмүүст тохиолдоод байгаа нэг юм үзэгдэл юм шиг байна. Тэгээд энэ нь бас нөгөө эмэгтэйчүүдтэй нөгөө талдаа юу гэж харагддгүү гэхээр магадгүй одоо төлөөлүүлж хэлэх юм бол цэвэршилтийн процесс гэж байна тийм. Тэгээ сарын тэмдэг ирдэг байснаа ирэхэ болох гэдэг юм уу та. За тэгээ энэ үед бий болж байгаа энэ ихэвчлэн энд тохиолддог зүйл бах тийм. Хүний оюун ухаанд гэх юм уу та. Түрүү хоёлаа ярьсан нөгөө стресс гэдэгтэй адилхан. Одоо тэр хүн гэдэг бол байгалийн амтан төрсөн л бол мэдээж хизээ нэгэн цагт өөхөх боломжтой. Тэгээд энэ байгалийн амтан бас цаашдаа үргэлжлэхийн тулд залуу үе гэж байна. Залуу үедээ хүмүүс энергитэй байна. Нөхөн төлжлээ явагдана. Тэргээд дараа нь хөгшрөх үе гэж гарч ирж байгаа. Тэгээд энэ midlife crisis гэдэг энэ нь болохоор тэр хямрал нь болохоор одоо миний залуу үе өнгөрчлөө би тэгтээ залуу үедээ баймаар байна гэж тэрэндээ ингээд зулгааж байгаа хэсэг юм уу да гэж би хараад байгаа. Одоо өмнө нь ингээл хичнээн олон цаг бэлтгэлээ хийчихэл маргааш нь ямар ч асуудалгүй сэрэл хүчтэй босоор сэрдэг байсан бол өнөөдөр жоохон бэлтгэлээс чинь маргааш нь хамгийн өмнө өвдөл ингээл эвгүй болол яа гэл тэр үнэхээр яг тийм хүн өөрт ингээд тохиолдохоор би ийм байгаагүй штэ яагаад тийм болчихоо гэж мэдрэгдэх нь тэр стресстэж бас нөлөөлд юм уу нэг талаасаа тий. Тэгээд ингээд жоохон философийн талаар одоо ярих юм бол нөгөө нэг Буддагийн хэлснээр нөгөө хүний зовлон юунд байдгийг гэхээр ямар нэгэн асуудал гарчаад тэрнээсээ салахгүй ингээд зуураад байх тусмаа тэр нь үнэхээр зовлон болж хувирдаг гэдэгтэй адилхан хүлийн зөвшөөрөхгүй байх юм бол зовлон болж хувирч байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр би одоо өмнөх 10 жилийн өмнөх шигээ тийм энергитэй байха болцсон юм байна гэдгээ ойлгоод окей тийм бол одоо би байгаа энерги аль болох хөшөө илүү ихээр зөв ашиглаж идэвхтэй байх тал дээр анхааря гэдэг дээр л хойш тийм үгч би өөрөө хувьдаа боддог. Энэ сэдвэр мэдээж Европт амьдарч байгаа хүний хувьд энэ сэдвэр өөр хүмүүстэй ярилцаж үзсэн үү? Энэ сэдвэр би энэ номыг гаргахдаа би энэ номыг германаар бичсэн. Эхлээд үү? Эхлээд. Шууд германаар. Ягаад тэгэхээр би одоо нийтдээ 20 гаруй жил германд амьдарсан болохоор герман бичгээд илүү хурдан байсан. Тэгээд би яг өөрийнхөө бодож байгааг бичээд тэгээд манускриптаа найзуудтайгаа тараасан чинь үнэхээр олон хүмүүс хөө чи миний талаар бичсэн байж тээ би байж тээ гэж хэлсэн. Одоо 60 настай хүн надад би өөрийгөө олж харлаа гэж хэлсэн. 40 настай хүн би өөрийгөө олж харлаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол бас тийм нийтлэг асуудал байна гэдгийг би анхаараад байсан байна. Би ганцаараа биш юм байна. Тэгээд энэ номоо тэдний ярианы дараа би Монгол руу орчуулж эхэлсэн. Тэгээ одоо энэ номыг бас ер нь германаас гэсэн гаргач тийм үү гэж бодоод байгаа. Тэгэхээр их түгээмэл үзэгдэл байна шүү дээ тий. Хүн төрлөختний хүн болгоны түгээмэл үзэгдэл германч хүн тохиолддог, монголч хүн тохиолддог зүйл юм шиг байна. Тэгэхээр би дараагийн орохыг хүсэж байгаа зүйл нь бол за энэ хямралын араас юу вэ? Энэ хямралын дараа юу ирнэ гэж төлөвт буусан байна. Энэ хямралтай үеийг даваад за окей би 10 жилийн өмнө шүү тийм амар энергитэй байж чадахгүй байна. Гэхдээ одоо байгаа энерги аятайхан ашиглаад үнэхээр тэр пирамидынхаа бүх үе шатад нь энергиэд зарцуулдаг, тараан байршуулдаг тийм хуваарилдаг хэвийн
эрүүл хэв маягтай амьдардаг болдог гэдэг үе дээр очихоор яалтчгүй тэрнийг хүлээн зөвшөөрсний дараа хүн чинь аз жаргалтай болт юм байна. Хүлээн зөвшөөрөл аз жаргалын үүдийг нээдэг. Тэгээ аз жаргалын үүдээ нээгээд эхлэхээр өмнө нь ингээд за тэр суплементийг хэрэглээд тэрнийг хийгээд тийм бэлтгэл хийгээд тэгээд дараа нь юм хүүтэн усанд орчоод эсвэл цааванд орчоод хүүтэн усанд орчоод тэгээд хэдэн цаг унтаад тэгээд хүн ингээд бүр тийм ингээд бүх хэмийг ингээд нэг төсөл болгоод ингээд зориг бодгоод ажиллаад байсан бол одоо энийг арай тийм жоохон дистанцтай хараад за тэртээдэргүй байгалаараа явагдаж байгаа юм байна. Би өшөө илүү энэ амьдралын гоо сайхныг амтлаад зөв зохистойгоор амьдрал авч яваад айл болох энерги өөртөө тээж яваад энергээ зөв зарцуулаад амьдрья. Энерги харин яг юунд зарцуулахаа маш сайн анхаардаг болъё гэж хардаг болт юм байна гэж би төсөөлөд байгаа. Тэгэхээр та бол одоо яг ийм хөрөнгө оруулагч санхүүгийн салбарын хүний томьёогоор яриад нь шүү дээ тий. Одоо нөгөө өөрт байгаа энергийг одоо энерги их үүсвэр мөнгө гэж үзэх юм бол тий. Currency гэж үзэх юм бол тараан байршуулах нь шүү дээ. Нөгөө нэг юмд бүх хөрөнгө оруулалтаа хийхгүй шүү дээ тий. Энэ тэнд олон сагсанд өндгөө тараан байршуулна гэдэг шиг. Тэгээ энийг л одоо сурах тухай сая ярьлаа л да тий. Нэмээд яг үнэ. Тэгээд яг нэмээд хэлэхэд та ч гэсэн ялангуяа өөрөө компаниудыг захирал хийдэг хүний хувьд ч гэсэн одоо жишээлбэл томьёогоор бодоход ингээд хоёр яг ижлэхэн компани нэг зэрэг босоод ирлээ гэж бодъё. Бүгд хоёуланд нь яг ижлэхэн хэмжээний хөрөнгө өгчээ. Тэгтэл 10 жилийн дараа нэг компани дампуурц нөгөөх нь айгүй хол явцсан байж магадгүй. Тэр нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын шийдвэр болгоны үр дүн нь тэр компанийг цаашаа явах уу явахгүй гэдгийг шийдэд байгаа шүү дээ. Тэр бол яг бид нартай тохиолдож байгаа зүйл байхгүй. Энерги яг юундээ хөрөнгө оруулж ийн тэр нь тэр компанийг дампууруулсан уу одоо өгсөн үү эсвэл өшөө хол явсан уу гэдгийг харуулж байгаа. Бүгд тэгш эхэлж байгаа. Гэхдээ яг юунд хөрөнгө оруулах шийдвэрээ та гартаа хатгаж байгаа. За. Их тодорхой боллоо. Одоо дараагийн тодруулах ёстой сэдв болохоор сүүлийн үед олон нийтэд нээлттэй болж байгаа нэг нэр томьёо байгаа. Тэр томьёо бол энэ biohacking гэж хэлж байна тий. За баг байхад компьютер тоглоом тоглож үзчихсэн залуус байгаа бол мэдж байгаа бах. Counter Strike юм уу юу ч байдیں۔ Ямар нэгэн тоглоом гаргаж ирээд нэг cracking олно гэдэг нэг юм код хийж байгаад илүү үйлдэл хийдэг мэдэг болчдөг шүү дээ тий. Олон комбо хийдэг бол тэр комбогоо тэр кодыг нь олоод яг тэр товчлуурыг дараалаад эсвэл зэрэг дарах юм бол нэг юм одоо юу гэдэг юм бэ? Игэл бус хөдөлгөөн хийдэг ч юм уу те илүү лаг болчдөг тийм зүйлийг хийдэг. Тэрэн шиг энэ хүний бие дээр энэ хакуудыг олоод те ямар нэгэн аргаар арай өөр болгодог тийм зүйлс гараад ирлээ шүү дээ. Түрүүн бол ярианд дурдаг пептид идэр бол арми одоо мэдгүй цэрэг сайжруулахад л хэрэгжилж исэн зүйл бох одоо олон нийтийн хэрэглээрөө ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр ямар хакууд үнэхээр яг үнэн байна, ямар нь худлаа байна гэдгийг бас судалсан байх гэж бодож байна. За түрүүн нэг ярианд дурддагцсан тэрнээс би эхэлчихье. Cold plunge гэдэг тийм хүүтэн ус руу орох гэдгийг зарим нэг нь бол худлаа энэ бол шал хэрэггүй зүйл гэж ярих хүмүүс байна. Зарим нэг нь бол үгүй энэ байх ёстой зүйлээ гэж байна. Тэгэхээр таны өөрийн чинь судалгаагаар ер нь cold plunge буюу огцом хүүтэн ус руу орох энэ дадлыг амьдралдаа заавал бий болох нь зөв байгаа юм уу буруу байна уу? Энэ их маш сонирхолтой асуулт байна. Энэ талаар бас энэ ном дээр бичсэн байгаа. Яг энэ ном дээр гарч байгаа гол дүрийн баатар маань нэг мэдхэд ингээд олон юм зэвсгүүдийг хараад за юуг хэрэглэх вэ гэд оролдож эхлээд алдаж онож явж байгаад ухаардаг. Сүүлдээ юм нэг багжны хэрэгслийн хайрцаг гэдэг юм ингээд тэр тайлбарсан байгаа. Хүмүүсээс асуудаг энэ асуулт бол үнэхээр нийтлэг асуулт энэ сайн юм уу юу гэдэг. Гэхдээ яг энэ арай хитрхи тийм амархан хар цагаан асуулт юм уу да. Онцгой хар цагаан асуулт биш гэж юу одоо нөгөө шууд хэл одоо тийм хар цагаан асуулт одоо хар цагаан хариулт өгөхөд хэцүү гэх юм уу да. Энэ бол үнэхээр сайн, энэ бол муу гэж хэлэх тийм шууд гэж хэлэх тийм одоо юм биш гэж би хараад байгаа. Яагаад тэгэхээр энэ нь таны өөрийн хувь хүний зорилго юу вэ гэдгээс эхэлнэ. Таны байгаа одоо байдлын фитнес чинь яг ямар байна гэдгээс бас хамаарна. Зарим хүмүүс магадгүй хүүтэн усанд ороод харавчж магадгүй. Зарим хүмүүс үнэхээр сэргээд гараад ирнэ. Тэр нь яг таны өөрийн
биеийн мах бодийн байдал яг ямар байна гэдгээс хамаарат тэгээ та ямар зорилготойгоор энэ зэвсгийг ашигламаар байгаас шалтгаална гэсэн үг. Та тэгэхээр тэрнийг сайн уу муу юу гэж асуухаас өмнө яг миний гол зорилго юундэ байна? Тэр гол зорилгод надад ямар хакинг хийх тийм юмнууд хэрэг болох юм бэ гэж асууж болно гэсэн үг. Тэгэхээр ийм асуулт болгонд сайн муу гэсэн хариулт даанч байдаггүй юм байна. Тэгээд тухайн хүний физиолог бас ялгаатай учраас тийм яг үйлчлэхгүй үр дагавар нь бичигдсэн шиг гарна гарахгүй гэдэл тэгэхээр олон нийтэд маа гэд энэ зөв юм аа гэж эсвэл буруу юм аа гэж хэлэх нь буруу болох гэдэг шүү дээ. Тийм одоо бид нар энэ асуудыг юм ихэнхдээ тэгж асуудیں۔ За энэ сайн юм уу муу юм уу гэж асуудаг. Тэгэхээр яг юунд ямар хэрэглээнд ямар зорилгот сайн ямар юмд муу гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Эхлээд. Саунд бас ялгаагүй. Төрөн хүүднийг ярьсан одоо халууныг ярьж байгаа. Тэгэхээр бас л ялгаагүй гэсэн. Гэхдээ сонирхолтой нь шинжлэх ухааны талаас энэ хоёр сэдв дээр олон судалгаанууд явагдаад ер нь бол хүмүүс биофизик чаленж хийж дараа нь сайхан амарч явах юм бол энэ нь үнэхээр бас хүнийг чадварлаг болгох боломжтой. Энэ одоо би түрүүн хэлсэн сайн муу гэдэг нь тэр багаж хэрэгслүүд бол үнэхээр потенциалтай. Гэхдээ таны өөрийн физиологоос хамаарна. Нөгөө талаас яаж хэрэгжилж байгаа, хизээ хэрэгжилж байгаа гэдгээс хамаарна. Тэгэхээр олон зүйлээс хамааралтай болохоор сайн муу гэж хэлэх боломжгүй. Хүн гэдэг амьтанд ихтэй нөгөө дасан зохицох чадвартай байдаг. Тэр нь одоо хамгийн бид нар одоо нөгөө нэг survival of the fittest Charles Darwin-ийн хэлдгээр бид нар одоо хүртэл ингээд амьдраад хөгжөөд байгаагийнх нь үр дүн нь бид нар дасан зохицох чадвар өндөртэй байгаа байхгүй бусад амьтнуудыг бодох юм бол тэгэхээр дасан зохицох чадвараа өшөө илүү болгохын тулд бид нар үнэхээр янз янзын чаленж өөртөө өгч өөрсдийгөө зочрох бол буруу зүйл бол биш болж байгаа. Гэтэл та бүх энерги үе шат 1 2 дээр алдаад байгаа үед өөрөөсөө 4-р үе шатын ямиг асуугаад би одоо саунд орчоод өшөө илүү чадварлаг болмоор ингэж нэхэх юм бол тэр нь сүнргөөр нөлөөлнө гэсэн үг. Хэрвээ та үнэхээр энергийнхаа энэ currency-г ингээд энэ пирамидад яг хэрэгтэйг нь хуваарлах чадвартай байгаад саунд орох юм бол таны бие физиолог за энэ халууны температуртаа би тэмцэх хэрэгтэй юм байна. Тэмцдэг болох чадвартай болох юм байна. Хэрэгтэй байна гэдэг тэр мэдээлэл танд ирээд та тэрнээсээ хүчрэхийг чадварлаг болох боломжтой гэсэн үг. Хүйтэн халуун ялгаагүй. За би зүгээр нөгөө нэг интернет дээр байсан нэг яг одоо та бит хоёрын яаж байгаа шиг яриа баруунд бол нилээн одоо гол сэдв болцсон хүмүүсийн анхаарал хандуулдаг сэдв болцсон яриануд байгаа байхгүй. Тэг хөвчлэн докторууд яг нэг ийм асуултанд тэгж хариулаад байгаа. Аав магадгүй худлаа гэдэг ийм 3 категори руу хийх хэрэгтэй байхгүй дараах асуудлуудыг. Тэнгуут ингээд buy maybe bullshit гэсэн юм 3 зүйл байгаа байхгүй тий. Ав буюу хэрэгэл. Тэгээ магадгүй гэдэг нь тийм ч үеж болно гүүч үеж болно гэсэн үг. Тэнгуут саяны cold plunge-аас эхэлчихэл байгаа юм л да. Тэнгуут за хоёлоо одоо энийг blitzer юу вэ заяа. Хурдан гэсэн үг тий. Би асуун та энэ 3 хариултын аль нэгийг хэлээ шүү за. За цөөх хэд байгаа. Ямар юм аа? Цөөхөн. Тийм асуултууд нь. За intermittent fasting. Креатин. NMN. Худлаа. Rapamycin. Магадгүй. Peptides. Магадгүй. За testosterone replacement буюу эр дааврыг тарих. Магадгүй. Stem cell therapy. Үүдлийн эмчилгээ. Магадгүй. Hyperbaric oxygen. Магадгүй худлаа хоёрын дунд. За магадгүй худлаатай ороод ирэхлээр юу н худлаач байж байгаа. Тэ магадгүй худлаатай орж ирэх юм бол наа чи ер нь худлаа байх магадлал нь өндөр л гэсэн үг л дээ. Наа чи магадгүй худлаа шүү гэдэг. За red light therapy. Магадгүй.
За энийг Монгол дээр одоо юу гэхээр мэдэхгүй байна. Хит ягаан туяаны эмчилгээ гэх юм уу та тий. Хит ягаан туяанд өөрийгөө албаар байршуулах тий. Ихэвчлэн өглөө байх шиг байна. Тий. Товчхон ягаад би ингэж хийцнийгээ тайлбарлахад магадгүй гэдэг энэ хэрэгслүүд бол потенциалтай. Та энийг ашиглаад танд зөв эерэг үр дүн гарах үгүй нь таны биофизиолог олон зүйлээс хамааралтай түрүүний сауны ярьдагтай адилхан. Тийм болохоор потенциал бол байгаа. Потенциалыг ашиглах боломж нь танд байгаа үгүйг та өөрөө шийднэ. Таны физиологи ямар байна? Таны амьдралын хэв маяг ямар байнаас шалтгаална гэсэн үг. Тэгээд харин би сая албаар NMN дээр худлаа гэж ярьсан нь болохоор хүн бол байгалих болохоор түрүүний хэлдгээр тэр пирамидаар бол 5 зоостой бол 5 зоостойгоо л байна. 6 зоостой хальт нэг болох гэж оролдлоо. Тэгээд хэрэглэхээ болох юм бол 5 зоостойгоо л үлдэн гэсэн үг. Тийм болохоор би худлаа гэж хэлж байгаа. Тэгэд энийг бас манайхан ялгаж салгаж ойлгохын тулд магадгүй та энэ бичлэгийг дундаас нь үзэнгуудаа саяныхыг сонсчих юм бол буруу тайлбарт болохгүй байх тий. Энэ өнөөдрийн яриа магадгүй Бэлгүн доктор бит хоёрын хийсэн 3 подкастыг бүтнээр нь сонсвол энэ ингээ make sense энэ яг ийм юм болоод байгаа юм байна гэж. Тэгэхээр чи бас нэг юм дутуу мэдлэг чи аюул байгаа даа штэ. Ямиг ингээ дутуу мэдчихлээр аюул байгаа тус биш тий. Яг үнэ. За Брайан Джонсны тухайд та нэг мэдээж анзаарчлаа байгаа бох тий. Цаадах чинь бас заримдаа солиотой юм шиг заримдаа нэрэл одоо энэ бол хин нэгэн өөрийгөө золиослоод туршилтаа хийж үзээд өөрийн бие дээр байгаа үр дүнг хуваалцна гэдэг бас айхтар эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг өөртөө хийж үзүүлж байгаа тийм. Тэгээд бас яг Брайан Джонсон бүх нийтийг төлөөлөх бие физиолог мөн үү гэвэл тэр бол сонирхолтой асуулт байх болно. Харин таны бодлыг бас сонсомоор байна. Дээрээс нь саяхан өөрийгөө эмгэгтэй болсноо зарласан байсан. Та тэрийг мэдсэн үү? Үгүй. Аутоиммуны асуудалтай болсон тухайга ярьсан баха. Аутоиммун би яг тусгайл нь тодорхой яг ямар эмгэг гэдгийг нь санахгүй байна. Гэхдээ нөгөө их олон сая долларыг өөртөө зарцуулж байгаа хүмүүс маань эцэстээ энэ дархлааны одоо энэ чинь нэг физиологийн асуудал шүү дээ тий. Тийм нэг зүйлтэй болсныг би гэхдээ эхлээд хараадах. Би эхлээд танаас бодлын сонсчий тэгээд үргэлжлүүлээд энэ тухай ярив. За товчхон бас Брайан Джонсон гэж яг ямар сэдвэр алдартай болсон хүн гэх юм бол одоо longevity гэдэг энэ трендийг дагдаг тэргүүлдэг хүн гэх үү дээ. Тэгээд одоо өөрийнх нь слоган нь болохоор don't die. Би үхмээргүй байна. Би үрд амьдрмаар байна. Энэ бол одоо энэ технологи хөгжсөн энэ орчин үед болох боломжтой зүйл гэдэгт итгэдэг хүн гэж хэлж болно тийм. Одоо товчхон хэлэх юм бол. Тэгэхээр одоо энэ хүн үрд амьдрах гэдэг нь үрд амьдрч болно гэдэгт итгэж байгаа гэсэн үг. Брайан Джонсон бол сая хэлсэн олон хөрөнгө оруулж чинь өөрөөр хэлбэл өөрийнхөө бие мах бодийг болвол өөрийн нэг хэсэг гэж харахаасаа илүү нэг төсөл болгож харж байна л да. Төсөл болгоод бүх юмыг ингээд яг хэрэгтэй хэрэгслүүдийг нь хангаад хөрөнгө оруулаад бүхэл бие явагдаж байгаа процессуудыг ингээд засаад гаднаас ингээд нэмэлтээр засаад яваад байгаа. Тэгээд хөгшрөлтийг зогсоогоод ухрааж байгаа гэдгийг өөрөө ярьдаг шүү дээ тий. Одоо өөрөө Брайан Джонсныг хиттэйг санахгүй. Гэтэ 40 гарсан баха. Физиологийн хувьд өөрийгөө болохоор одоо бараг 18 тай хүнтэй адилхан фитнес хийж чаддаг фит гэж өөрийгөө хэлээд хөгшрөлтийг ухраагаад залуучсан гэж ярьж байгаа шүү дээ. Магадгүй тэр үнэн байна уугүй байна. Тэр нь бас нэг сонирхолтой асуулт баг. Гэхдээ тэрнийг тийм гэл бодчих. Бүгдээрээ одоо хүн өвдгүү болчихил гэж бодъё л доо. Тэгээд одоо технологи тийм болчлоо гэхэд түрүүний ярьдгаар надад илүү их сонирхол төрүүлж байгаа асуудал нь болохоор тэр хүн ингээд үрд амьдрах боломжтой болж байгаа гэдэгтээс илүү хүн бүх юмыг ингээд хиймлээр гаднаас нь ингээд амьдруулах боломжтой болчлоо. Технологиуд хөгжчлөө, хүний чадварыг бүгдийг нь аваа гаргачлаа. Тэгвэл яг хүн гэдэг амьтан чинь яг юу болж хуурж байгаа юм бэ? Хүн гэдэг чинь одоо тэгээ хэн юм бэ? Одоо дээр үед бүр одоо айл хэдэн мянган жилийн өмнө асууж исэн асуултууд гарч ирж байгаа байхгүй юу? Философийн Сократасын би хин юм бэ гэж асуусан тий. Тэгээд Франкл болохоор сүүлд нь амьдралын утга учир яг юундэ байд юм бэ гэдэг. Үрд амьдрах юм бол миний амьдралын утга учир юундэ байх юм бэ? Амьдрал богино байгаа болохоор би энэ амьдралдаа
нөгөө YOLO гэж нэрлэдэг тренд байгаа шүү дээ. You only live once гэдэг. Тэ чи ганцхан амьдрах юм чинь энэ амьдралаа үнэхээр ингээд гартаа хатгаад хийх гэсэн юм а хийгээд мундаг байгаарэ гэд. Тэгэхэл үрд амьдрахаар болохоор чинь тэр амьдралын үнц нь инфляцид ороод ингээд нэг хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу нэг тийм асуулт гараад ирэхээр миний бодлоор хүн төрлөختөн гэдэг энэ амьтан үрд амьдрдаг болох юм бол яг ямар үнцнийг тэмүүлж амьдрах хэрэгтэй юм бэ? Ямар чадвартай үлдэх юм бэ гэхээр тэр нь надад илүү их айдас төрүүлдэг. Тэрнээс биш үрд амьдрах нь технологийн хувьд болохгүй юу болох уу гэдэг тэр бол би болох байх гэж бодож байгаа. Удахгүй болох байх. Гэхдээ бид нар ингээд өөрийнхөө биеийг, сүнсийг, сэтгэлийг бүгдээр ингээд салгаад нэг нэгэнд нь багаж өгөөд ингээд хиймлэр ингээд байлгаад байх юм бол эн чинь одоо амьдрал юм уу? Миний бодлоор бол амьдрал бол үнэхээр орой стресстэж түгжирч гэртээ ирээл хаалгаа онгоолоход ааваа гэд над руу ирж байгаа хүүхэд намайг тэрвэрх тэр халуун мөч бол амьдралын амт байгаа. Амьдралаа амталж баяр баясгалантайгаар хөгжөөнтэйгээр найз нөхөдтэйгөө амьдрах тэр бол надад үнцэн тэрнээс биш үхгүй байх бол надад тэр үнцэн биш гэж хараад байна л та. Одоо юм хомсдох тусмаа үнэтэй болдог, үнцэнтэй болдог гэдэгтэй л адилхан. Тийм. Тэр нэг хэмжээ хязгаар гэдэг юм чи өөрөө нэг юм байгалийн өөрийнх нь зүйл байгаа шүү дээ. Тийм. Байгаль тэгээд өөрөө шийддэг дээ тий. Устдах бол устгахчдаг. Яг үнэ. Үнийг хэлэхэд магадгүй бид нар ингээд одоо эний саний ярьсныг жоохон ингээд хэтрүүлээд ярих юм бол бид нар магадгүй ингээд өөрсдөө итгээд өөрсдийнхөө технологид илэрхий их итгээд бид нар бол ингээд бүх юмыг контролдож чаддаг, Марс руу нисээд Марст амьдардаг болдог, үрд амьдардаг тийм мундаг тийм species хүн гэж өөрсдөө төрөл зүйл амтан гэж төсөөлдөг тийм төсөөл явагдаад байгаа нь энэ мөрөөдөл юм уу, төөрөгдөл юм уу? Байгаль бол бид нарыг хараад энийгээ сууж байгаа. Бид нар энэ хайбрис гэж нэрлэдэг өөрийгөө хитрхи их мундаг гэж тэрэндээ итгэдэг. Нөгөө талаас нь байгаль нэг мэдгэд тэгэл ковидор нэг гэрн, цунамигаар нэг гэрн, байгаль орчин бидний амьдарч байгаа дэлхий эднэр чинь хичнээн тэр бум жилийн түүхтэй бид нар нэг хэдхэн саяын түүхтэй мөрлөөсөө бид нар эднэрийг бүгдийг эзэмшдэг юм шиг хандаад байгаа байхгүй. Тэгэхээр бол бид нар ингэж бодож болох ч гэсэн байгалийн нэг хэсэг буюу байгалийн амтан гэдгээ мартаж болохгүй шүү л гэж би хэлмээр. Харин нөгөө талд энийгээ мартаад ер нь бол яад юм би нэг л амьдрах юм чинь нэг удаа өгөхгүйгээр амьдраад үзье гэдэг. Бүр өгдөггүй амьдрал үзүүлээгээд нэг Брайан Джонсон гэдэг нэг нөхөр гарч ирсэн шүү дээ тий. Яг хаа тэгээд нөхөр бол бас содон түүх. Мэдгүй хаа хүртлээ явах юм. Гэхдээ сонирхолтой нь юу вэ гэхээр Брайан Джонсон өөрийн мэдээлснээр 2026 оны 5 дугаар сард эрт үеийн аутоиммун гастритис гэж онцлогдсон юм байна. Тэгээ 6 дугаар сарын 30-нд олон нийтэд зарласан. Энэ өвчин дархлааны тогтолцоо ходоодны хүчил ялгаруулдаг эсүүдийг гэмтээдэг, архаг эмгэг бөгөөд төмөр, B12 витамины дутагдал болон зарим ходоодны хавдрын эрсдлийг нэмэгдүүлж болох ч Джонсны хавдартай болсон гэсэн мэдээлэл бол одоогор байхгүй байгаа гэд би анхны илэрцээ давхар факт чек хийлгүүлсний дараах гарч ирсэн мэдээлэл нь факт чек хийлгүүлээгүй байхын өмнө бол яг өөрийнх нь мэдээлсэн дотор нэлээ одлон зүйл байсан нь жоохон дэвэргэж ярьсан нэг зүйл нь тогтмол баг бахта сахар түргэн хоол хэрэгэлсэн гэдэг шалтгаанаар өнөөдөр өөрт нь ийм зүйл болсон гэдэг мэдээлэл хийсэн байсан нь бас жоохон худлаа байж магадгүй юм байна. Гих мэтчил нэг зүйлс байгаа байхгүй. Тэг яг хөө зүгээр энэ аутоиммун гэдэг энэ өөрөө эмгэг нь өөрөө их сонирхолтой зүйл байгаа шүү дээ. Хүн өөрөө их төгс бүтээгдсэн зүйл байдаг. Гэтэл хүн өөрийнхөө эсрэг ажиллана гэдэг тий ходоод нь одоо ходоодоо үгүй хийх. Яг үнэ. Чиглэлд ажиллах гэдэг шүү дээ. Энд чи айгүй сонирхолтой ийм үзэгдэл байгаа шүү дээ тий. Та энийг нэг сайхан тайлбарлавал. Энэ маш их сонирхолтой сэдв байна л да. Ялангуяа ингээд бодох юм бол энэ хүн чинь сүүлийн хэдэн жил хэрэгжилж байгаа бүх хүнсээ бүр грамлдаг,
микро шимтгийлэлтэд 100% анхаардаг одоо микро шимтгийллийн ямар ч илүүдэл дутагдaltaгүй бүх юмыг нь яг хэрэгтэй хэмжээнд нь барьдаг. Түрүүний хэлсэн нөгөө эрүүл амьдралын хэв маяга гэдгийг бол бүр хэтрүүлтэл нь 100%-аар төгс амьдраад байгаа хүн шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө эцсийн хүн ингээ өвчтөй болж байна. Тий. Нэг тийм баг нэг онгоо шиг сонсож байгаа зү тий. Харин тий. Тий. Тэгээд эндээс анзаарахаар биднэрт энэ нэг том сургамж өгөөд байна л гэж би бодож байна. Энэ одоо ямар үүсвэртэй гэдэг нь одоо сонирхолтой биш баг. Яагаад тэгэхээр энэ юу гэж хэлээд байна гэхээр бид нар бүх юмыг төгс болгох гэж тэмүүлсэн ч гэсэн байгалийн хууль бидний дээр байна. Тэрэндээ зарцагдж байна гэдгийг анзаарах. Бид нар хүн чинь нөгөө нэг мэддэг юм аа мэддэг, мэддгүй юм аа мэддэггүй шүү дээ. Мэддэг юмараа л өөрийгөө би мэддэг, би бүх юмаа зүг хийсэн гэж, бүх юмыг төгс хийсэн гэж яриад байгаа. Тэгтэл тэнд нь өшөө бид нарын мэддэггүй хараагүй зүйлүүд өшөө олон байгаа байхгүй юу? Тэгээд бүх зүйлийг мэдэх боломжгүй. Тийм байхгүй. Тэр чинь одоо шинжлэх ухааны үнэхээр гайхамшигтай эд шид чинь тэрэндээ байна шүү дээ. Мэдэх зүйл бол үнэхээр тоогүй их байгаа л байна. Бид нар чинь бодохдоо барыг бүх юмыг ойлгочлоо гэж тараад байгаа байхгүй юу? Одоо мэдлэгээс харахад тий. Гэтэл бол өшөө цаашд нь нэх зөндөө юм бидний мэддэггүй юмнууд зөндөө байгаа. Тэрнийг олохын тулд бид нэр одоо оюун ухааныхаа чадварыг алдахгүйгээр энэ AI-д алдаад улам ингээд IQ-н бага болохгүйгээр өшөө тэр нээлттэй тэмүүлэх шаардлагатай шүү гэдгийг сануулад байна гэж би хараад байна. Гайхалтай. Тэгээд зүгээр бид нар энэ подкастыг хийж эхэлснээсээ хойш энэ автоиммуны асуудалтай хэсэг бүлэг хүмүүстэй ярилцсан л да. Тэгээд олон хүнтэй энэ тухай ярилцаад тэдгээр ярилцлагуудын дараа надад хувь хүнд нэг үлдсэн дүгнэлт байдیں۔ Энэ бол миний таамаг. Саяны таны ярьж байгаатай ер нь бол авцалтна. Тэр юу вэ гэхээр төгс рүү тэмүүлэх бол нэг хэрэг. Гэхдээ төгс гэдэг зүйл байгаа гэдэгт итгээд тэгээд яг тэр төгс байдлаар байхыг хичээх нь өөрөө угаасаа энэ айроны буюу нэг оногооч юм шиг ийм үр дагавар гаргаж байгаа. Брайан Джонсны амьдралын нэг жишээ шүү дээ. Тэг эдгээрийг ингээд бүр багцлж байгаад тэр дүгнэлтэн дээрээ би очихыг хүслээ л дээ. Яасан бэ гэхээр яг энэ хүний бие организм өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлсэн цаг мөч нь нэг үйл явдлын дараа болсон байгаа даа байхгүй юу? За. Тэр үйл явдал нь юу гэдэг вэ гэхээр амьдралд нь маш хүнд зүйл тохиолдсон байгаа тэр хүмүүс төр. Маш ойр дотныхоо хин нэг алдах. Тэгээ бүр энэ хорвоогийн мөнх бус гэдгийг үзүүлнэ гэдэг чинь гайхалтайгаар хэлэгдсэн байгаа байхгүй монгол хэлэн дээр хүн нас барах үхэх гэдэг энэ үгийг бид нэр хэрэглэхдээ их гайхалтай. Надад бол хамгийн оновчтой хэлдэг арт хүн байх гэж би боддог. Би бусад хэллийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ миний мэдж байгаагаар англи хэл дээр тэгж гоё яруу хэлдэг, испани хэл дээр тэгж яруу хэлдэг те. Хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэж те. Энэ хүн явахдаа биднэрт энд хэмжээ хязгаар байгаа шүү гэдгийг өөрийн биеэр үзүүлээд явлаа гэж сургаалаар хэлж байгаа хөөх те. Тэгэнгუთ тэр аутоиммуны асуудалтай болсон хүмүүсийн амьдралд ямар нэгэн байдлаар тийм том гарц гарсан байгаа хөөх. Тэр тухайн хүний хувьд. Тэгэнгუთ энэ нь өөрөө бит асуудал биш, бит бус асуудал буюу хүний энэ дотор үүссэн анхны одоо сэтэл нь гэх юм уу анхны өдөөгч нь энэ дотор үүссэн байх гэдэг. Тэгэнгუთ тэр хүн таны нөгөө нэг ярианд байсан нэг чухал зүйл нь тэр бодит болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрөхгүй удах үед би өөрөө аргаа бараад тэгвэл болчих л доо. Бууж өгч байгаа. Тийм. Хэрвээ үнэхээр энэ амьдрал үлдсэн байгаа, энэ танд үлдсэн байгаа энэ амьдрал тийм хэцүү, амьдрахад хэцүү байгаад байгаа бол би өөрөө шийдээд болиё гэж байгаа байхгүй. Яг болиё. Буюу аутоиммун чинь өөрөө тэнд үүсчихэд байгаа байхгүй. Та нөгөө нэг одоо байгаа бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч бодит руугаа шилжихгүй удах тусам би чинь өөрөө танд тус болоод окей хэдүүлээ явъя хороогоос. Энэ цэг хүрээд нөгөө нэг энэ хүртэл чинь таны хүндэлдэг байсан шүү гэдэг шиг таны нөгөө энэ дотор байгаа эд эсүүд чинь окей нөгөө үхэх үйлдэлийг хийх тийм хэцүү учраас
бид нар тус болоод явчихъя гэдэг шийдвэрийг гаргаад байна л гэж би таасан. Одоо амиа хорлож ийн гэсэн үг шүү дээ. Би өөрөө эргэтний өөр баг багаар тий. Гэхдээ нөгөө нэг маш шууд явуулж чадахгүй. Гэхдээ энэ шийдвэрийг энд гаргах чаддаг байхгүй хүн. Энэ амьдрал хэцүү вэ штэ. Би яаж тэр хөнгүүгээр эсвэл ийм нөхцөл байдалд амьдрах юм бэ? Би move on хийж чадахгүй байгаа учраас би эргэтэн өөрийгөө игүүтгэж эхэлж байгаа байхгүй. Тийм л хэцүү байгаа юм бол хідүүлээ явчаа гэд цугаараа гэд багаараа гэд энэ дотор байгаа хүмүүс чинь нэг нэгээрээ тэгэнгуутаа хамгийн зөвүүн нь те дархлаа нь өндөр байх тусам тэр илүү хүчтэй өвдөлт нь ихсэнтэй. Дархлаа муу байх тусам гадны биет орж ирээ биеийг өөр шалтгаанаар ална гэд хүний юм зөвүүн муухай нөхцөлт байдалд авчиж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь хүн өөр. Тэгэхээр л энэ зүгээр энэ миний таам үнэн худлааг нь мэдэхгүй зүгээр одоогийн миний зүгээр ярилцсан хүмүүс дээрээс хийсэн одоо дүгнэлт нь энэ. Одоо өөрөөр хэлбэл бас нэг хувь заяа гэж нэг юм байна шүү дээ тий. Одоо ялангуяа хоёулангийн яриа ингээд технологи хөгжих тусмаа хүмүүс чадвараа технологид өгөх тусмаа хүн яг одоо дээр үеийн үнэхээр бараг тийм шашны маягийн юунд итгэдэггүй гэдэг зүйлүүд илүү их тийм илүү тодтуулж гарч ирээ чухал болж хуураад байна шүү дээ. Тэгээд тэр дээрээс ч гэсэн харж байхад одоо хувь заяа гэж ярина мөнх бус гэдгийг сануулж байна гэд бидний аль өвөг дээдсийн өмнө хилээд байсан зүйлүүд нь хിവэрэл үлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр цаанаасаа бид нар байгалийн нэг хэсэг гэдэг нь ингээд анзаарэгдэад байгаа мó да би хараад байна л да. Бүх юмыг ингээд шинжлэх ухаан чинь бол тархины спорт шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг чинь би тархиараа юмыг ойлгоод ойлгосныгоо ингээд би хүмүүс заагаад явж байгаа спорт. Гэхдээ тархич нь өөрөө болохоор биднэрт байгаа олон хэрэгслүүдийн нэг нь байгаа байхгүй юу. Зүрх сэтгэл хөшөө олон зүйлүүд байна. Тэгээд ойлгоогүй юмнууд гэж бас зөндөө байна. Ер нь мэдгүй та энэ талаар бодож үзсэн нь миний хувьд ялангуяа шинжлэх ухааны, байгалийн шинжлэх ухааны талаар онлыг судлах тусмаа хүн философч болж хувирдаг нь ерөөсөө энэ судлаад зарим юмыг хүн мэддэг мөртлөөсөө тэрнийг ингэж тайлбарлаж тархиар ойлгохтлоо хүн айгүй уддсан юм шиг байна. Одоо хамгийн амархан асуулт нь би танаас зүгээр л нэг хамгийн амархан асуулт. Та нэг ч удаа банан гадал жимс идэж үзээгүй байл та. Тэгээд та надаар хурж ирээд гадал жимс яаж ямар амттай байдгийг гэвэл би танд тархиараа айгүй тийм гоё ингэдэг байхгүй ийм амттай гэж хэлж чадахгүй. Тэрний чинь хүн идээд мэдэрсэн тэр мэдрэмж нь танд үлдчихэж байгаа. Тэгэхээр бид нар олон зүйлийг тархиараа бүх юмыг ингэж өдрөх гэж оролддог ч гэсэн зарим зүйлүүд мэдрэгддэг мөртлөөсөө ойлгоогүй зүйлүүд бас их байдаг гэж би өөрөө бол итгэдэг. Тэр хамгийн сүүлд одоо та сая явсаар байгаад үндсэн суурь асуудлууд руу орж ийн гэж шүү дээ. Тэр нэг яагаад руу очиод байгаа байхгүй тий. Тэгээд тэр яагаад руу очингууд угаасаа түүхэнд яагаад ч юм тэр олон жилийн өмнө хүмүүс оновчтой тодорхойлоод хилцсэн байгаа нь өнөөдөр хүртэл өөрчлөгдөхгүй яваад байгаа нь их сонирхолтой байна шүү дээ тий. Тэгэхээр бид нэг сайжраагүй байх гэдэг байгаас. Яг нь сайжрахын хувьд бол сайжирсан түрүүн хэлсэн тий нөө технологи хөгжих тусмаа бид нэр одоо ингээд өмнө 35 наслаад өгдөг байсан бол одоо 70 наслаад өгдөгч болт юм уу тий тэр бодвол бас нэг тодорхой хэмжээгээр сайжирч байгаа гэж харж болно л доо. Яг нь тий нөгөө амьдралын насыг уртсгаж байгаа болохоос биш тэр учир шалтгаантай амьдралтай хүнийг олон болгож ийнэ гэвэл бас сонирн байгаа хөх тий 8.4 тэрбум хүн энэ ертөнцийн дээр амьдарч байгаа нь аль хэзээний хүн гэдэг төрөл зүйлийн даацнд хэтэрсэн байгаа хөх. Тэг хүн гэдэг төрөл зүйлийн даац хэтэрсэн энэ хүний өөрийнх нь хэрэглээнд тохирох зүйлсийнх нь хомсдолд орцсон тий. Тэгээд бид нэр энэ технологиор бол зарим нэг нь энийг ашиглаад бид нэр зөв гаргалгааг олно гэж итгэж энийг хийж байгаа бах. Гэхдээ нөгөө талд зөвхөн тэр шашны үзлээс ялгаатай үзлээс болоод олон тоогоор нь хомроглон устгаж штэ тий. Тэгээд ингээд айгүй ойлгоход бэрхэл байгаа юм л та. Тэгээ би нөгөө ойлгоход бэрх байгаагаа
юу гэж боддог вэ? Миний мэдэхгүй зүйл хитрхи их байгаа учраас энэ ойлгомжгүй байна гэж бодоод байгаа. Та бол сая явсаар байгаад хүн философи руу эргэж очдог тухай дурдсан учраас яг ингээд эргээд бодхолоор одоо бид нэр амьдралын чанарыг сайжруулахад гаргалгаа хайгаад яваад байгаа. Гэхдээ та яах гэж амьдарч байгаагаа мэдэхгүй болвол таны бүтээсэн энэ пирамидэд байгаа энергийг зөв хуваарлах аргачлалыг мэдсэн ч гэсэн бид нар аль галаксид байна гэж асуухад Samsung Galaxy-д байна гэж хэлэх тэр хүн яг байх одоо мэдэхгүй те тэр хүний амьдралын утга учир нь бас өөр л байгаа хэл та. Гэхдээ нэг юм бидний хамтын утга учир гэж нэг зүйл байх хэрэгтэй баг. Хов хүнийх гэж байх хэрэгтэй баг те. Гэхдээ биднэрт нэг юм утга учирын дутагдал байгаа гэдгийг би таны яриаг сонсонгоо олж мэдлээ л те. Би бас тэгж боддtiin. Тэгээд түрүүн хэлсэн шашны ялангуяа тэр үйлдэл бол үнэхээр харамсалтай, хүнд тусч байгаа, хүнд гүнзгий сэдвэр орох гэдэг юм л та. Зүгээр наан ингээд зогсоод харах юм бол юу яриад байна гэхээр хүн гэдэг амьтанд нэг өвчтэй. Тэр нь юу вэ гэхээр бүх юмыг төгс болгохын төлөө тэмүүлдэг. Байгаль болохоор бүх юмыг төгс болгох гэж тэмүүлдэггүй. Байгаль бол дасан зохицол. Өнөөдөр юм байна, маргааш юм байна, хин дасан зохицож чинь тэрүүгээр ингээд цаашаа явдаг. Тэгж би хараад байгаа. Хүн болохоор яг тэр төгс болгохыг бүр тэмүүлээд гэхдээ төгс гэдгийг яг хитгэн юм дээр ингээд за ийм юм байх юм бол төгс байх юм байна гэж ойлгоод бодоод итгээд байгаа байхгүй юу. Гэтэл өшөө мэдхгүй харахгүй зөндөө зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр төгс гэдэг зүйлийг харахын тулд бүх юмыг мэддэг байх шаардлагатай байгаа. Хүн гэдэг амьтан бүх юмыг мэддэггүй гэдэг дээр хүн болгон зөвшөөрөх баг. Тэгэхээр байгалийн бодлогын процесс хүн гэдэг хүний амьтны бодлогын процессын дээр өөр ялгаатай болж гарч байгаа. Нэг нь төгсийг тэмүүлдэг, нөгөөх нь зүгээр дасан зохицолт байгаль дээр сайн муу гэдэг зүйл байдаггүй. Хүн гэдэг амьтан юмыг энэ бол сайн, энэ бол муу гэж харж эхэлдэг. Тэгэхээр та өөрөө тэр ач холбогдлыг нэмж өгч байгаа гэсэн үг. Байгальд болохоор тийм энэ бол сайн, энэ бол муу гэж хуваадаггүй. Мэдээлэл бол мэдээлэл. Ер нь тэрнийг тэгж хуваах шаардлагагүй. Хүн болохоор түрүүн хэлсэн утга учир нь ингээд дутагдаад байна гэд. Тэр нь бас хүн гэдэг амьтныг тодорхойлдог зүйл гэж би хараад байгаа эцэст. Хүн утга учирыг тэмүүлдэг, хайдаг, онцлогтой амьтан юм уу да. Гэтэл яг яс юм дээрээ энэ байгаль орчинд утга учир гэдэг зүйл байдаггүй байвал яах. Тэгсэн чинь бид нар нөгөө тэр газар нь утга учир нь хайгаад яваад байгаа байхгүй юу? Харин тийм дээ. Тэр утга учир байхгүй зүгээр байгаад зүгээр л байгаа. Зүгээр бай. Тий. Тэгээд одоо тэгж харах юм бол байгальд бид хэрэггүй болж байгаа. Байгаль бол тэгэл байж л байна. Өөр хувирна. Тэгтээ байж л байна. Хүнд бол байгаль хэрэгтэй. Хүн бол байгалгүй амьдрч чадахгүй. Кантын билүү хиний хэлээ нэг ном байсан. Байх гэдэг тухай бичсэн тий. Одоо яг ер нь бол саяны нөгөө юутай төстэй л дөө. Философч Молор Эрдэнэг орчуулсан 3 ном байт юм аа. Байх ба байх ч лээ. Гэтэ нөгөө нэг энэ монгол хэл рүү орчуулад тэр орчуулгыг энэ Шекспирийн нөгөө юутай адилхан юм байна те. To be or not to be гэдэг те. Тий. Тэгтээ яг нөгөө нэг тийм уран зохиолын хэл байхаасаа биш зүгээр ер нь яг бүр философийн тэр бас их сонирхолтой зүйл. Зүгээр би сүүлд уншсанаар Стивен Пинкерийн нэг ном байгаа. Тэр нь бүгд everyone knows that everyone knows гэдэг тийм ном баггүй. Тэр номын зүгээр гол агуулга нь та бид хоёр хоорондоо мэдээлэл солилцоод байна шүү дээ. Тийм дундын мэдлэгтэй болчлоо. Энийг олон нийт рүү ингээд хүргэж штэ. Яа тэгэхээр олон нийттэйгээ хамт ийм дундын мэдлэгтэй болох гэдэг байхгүй тий. Ингэснээр яг бид нэр хөгжлийг хурцсахын тулд та бид хоёр нэг үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгээд тэр дунд нь бас яг цор ганцаараа мэдхийг хүсэж байгаа хүмүүс байна тий. Мэдээж капитализм юм чинь үнцэнтэй бай гэвэл ганцаараа мэддэг, дээрээс нь тэрийг чаддаг байх ч юм. Тэ нэг иймэрхүү тогтолцоо байх шиг. Зүгээр яг энэ номон дээр бол их сонь түүхүүд гарна л та. Жишээлх юм бол тэр жил бас Монголд болж исэн зүйл. Нэг банк дампуурхны гэдэг
100 яриа гарч байгаа байхгүй те. Тэгвэл тэр 100 ярианд итгээд хүү би тэр банк дампуурах юм бол би мөнгө татъя гэж хин нэгэн ганцаараа шийдэж байгаа юм л та. Яг тэрнтэй ижлэхэн тэр 100 ярианаас үүсэж байгаа дам нөлөө нь энэ тэнд хүмүүс төрүүлж мөнгө авч өөрийнхөө алдах эрсдлээ хамгаалъя гэдэг олноороо тэр мөнгийг татаад эхлэх үед тэр банк 100 ярианаас үүдэлтэйгээр дампуурл руу одоо ойртох гэх юм уу тийм эрсдэл үүсчихэж байгаа байхгүй тийм. Тэнгуут тийм нийтийн мэдлэг дундын энэ мэдээлэл ил болох бас аюултай тал гэж байна те. Энтэй ижилхэн манай улсыг өдөрдий гэвэл яг ийм олон нийтэд дундын мэдлэг болох зорилгоор буруу мэдээллийг одоо түгээхийг бид нэлээд харлаа штэ. Тэгэлээ сайн. Тэгээ ингээ харахад зүгээр яах ёстой вэ гэхээр бид нэр мэдээлэл болвол хөврөөд маш ихээр байх юм байна. Гэхдээ энэ дүнэлт дүгнэлт хийж сурахгүй болвол бид нэр энэ нийтийн мэдлэгийг ил болгодог нийтийн сүлжээ гэдэг нэг айхтар үн төлбөргүй амар юмнууд бий болцсон байхад бид нар лүү ирж байгаа мэдээлэлд бид нар улс уртаа ханддаг байхгүй болохгүй юм байна. Яг үнэ. Одоо ялангуяа энэ LLM-ээс эхлээд ингээд ChatGPT-д нарыг харахад энэ нар бол ингээд байгаа мэдээллийг бүгдийг багцлаад сан болгоод хүн болгонд тэрнээс ингээд мэдээлэл авах боломжтой болчлоо. Одоо мэдлэгийг ингээд хүн болгонд үзэх боломжтой болгож байгаа ч гэсэн тэрэнд 100% итгээд тэрэнд зөвхөн тэр мэдээллийг одоо мэдлэг энэ бол үнэхээр харцагаа энэ бол зөв гэж бас итгэж болохгүй яаж бодсон хүнлэг чадвараа авч үлдэх хэрэгтэй юм байна гэдгийг сануулад байна л гэж хараад байна. Хүнлэг чадваруудын нэг нь бол сониучцсан энэ дээр бичсэн юм үнэхээр яг ийм юм уу бас өөр байж болох юм уу гэдэг одоо шинжлэх ухаантай хүмүүсийн тээж явдаг сониучцсан цаашдаа өшөө хүнлэг чадварууд гэх юм бол сэтгэл, итгэлцэл, харилцаа холбоо гэх мэт чин олон энэ зүйлүүдийг бид нар авч үлдэхгүй технологидод тушаачих юм бол бид нар үнэхээр том аюултай асуудалтай болох байх. Тийм болохоор энэ технологи хөгжих тусмаа энэ дээрээ анхаарад хүнлэг байгаасаа гэж би бас хүсэж байна. Тэр нь одоо энэ номны бас ер нь гол хэсэг гэх юм уу да. Та өөрөө ер нь хэд наслахыг хүсэж байгаа вэ? Би яг тэдэн наслахыг тоогоор хүсдэг юм байдаггүй. Ер нь бол би энэ маш сонирхолтой асуулт байна. Энэ асуултын өмнө би өөртөө нэг асуудаг асуулт танд магадгүй байдаг байж магадгүй хэлье гэж бодлоо. Хэрвээ та маргааш өөхөх бол танд ямар сэтгэл одоо төрж байна? За яста нэг юм хийх гээд амжсангүй дээ гэдэг мэдрэмж төрж гин үү? За тэгэл миний явах цаг нь болчих тээ. Амьдрал үнэхээр амьдрал сайхан өнгөрлөө. Ийм амьдрал амьдруулсанд хөв заяатай байсандаа баярлалаа гэж өнгөрч гинүү гэж тийм сэтгэл төрж байгаа. Миний хувьд болохоор хоёр дахь нь байгаа. Би бас ад жаргалтай, азтай хүн гэж өөрийгөө харж байгаа. Тэгэхээр надад хизээ өөх нь чухал биш. Энэ ад жаргалтай амьдралыг цаашд нь авч явах нь надад илүү чухал. Маргааш өөхөх бол тэрлээд нөгөөдөр өөхөх бол тэрлээд 100 жилийн дараа өөхөх бол тэрлээд. Гэхдээ надад хэдэн жил амьдрахаас илүү тэр чанар нь одоо илүү чухал гэх үү. Та өөрийнхөө бодлыг энэ дээр хэл. Тийм, ер нь бол сая хэлэх үед бодож үзлээ. Тэгээ нөгөө энэ өөхөх одоо тавилан тэр бол тэрний эсрэг би хүчин мөхөс штэ тий. Тэгэхээр тэнд ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөөд л явна. Гэхдээ мэдээж хийж байгаа бүтээй гэж байгаа хүсэл эрмэлзэлтэй зүйлс байгаа учраас энийгээ цагийн үзээгүй одоо цагаасаа эрт буюу үр дүнгийн үзээгүй байхдаа явж байгаадаа мэдээж харамсах байх гэж бодож байна. Гэхдээ тантай ижилхэн өнөөдөр хүртэл байсан бий болсон өөртөө талархаад намайг бий болгосон хүмүүст бас талархаад нэг сайхан тэрвэрлэлт биелгэлээл тэгэл явна даа л гэж бодлоо. Яг үнэхээр гоё тайлбарлаа. Ялангуяа аз жаргалтай хүн талархдаг гэдэг онол бол буруу. Талархаж явдаг хүн аз жаргалтай байдаг шүү гэдгийг сая та бас өөр дээрээ тайлбарлаа шүү дээ. Тэгээд түрүүний хэлдгээр Америкийн индианчуудын дунд ярьдаг нэг үг байт юм байна. Хукахэ гэдэг. Өнөөдөр өөхөд
үнэхээр гоё өдөр байна гэж хэлдэг. Тэгэхээр хизээ нэгэн цагт хувь заяа тавилан болоод та энэ амьдрах амьдралаа дуусгаад нас барж байгаа бол индианчууд энэ хүн амьдрах амьдралаа амьдраад өнгөрчлөө гэд үддэг, бараг баярлдаг. Тэр дээр юу яаж болтгоо одоо сэтгэлээр унж болтгоо юм байна. Индианчуудын хувьд сэтгэлээр унж ийн гэхээр та тэр хүннийг амьдралаа дуусгаагүй байхдаа нас барчлаа гэдгээр тэр хүнийг доромжилж байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр хүнийг нас барахаар энэ хүн цаг нь ирсэн байна. Сайхан амьдраад цаг нь болол явж байгаа утга учиртай байна гэдэгт итгэдэг юм байна. Хүүгээ. Тийм. Өнөөдөр хүүхэд өстой сайхан өдөр байна. Зэрлэг хэлсэн мэн те. Тэгэхээр онцлог нөгөө нэг түрүүн бас нөгөө нэг жишээн дээр ярьжсэн хүн ямар нэгэн хүнд юм тохиолдол ялангуяа ойр дотны хүн нас барахад бид нар тэр хүнд зориулж одоо гүнхтэй байдаггүй, тэр хүн биднэрт байхгүй болсондоо бид нар гуниглдаг гэхээр бас бид нар өөрсдийгөө бодоод байгаа юм байна гэдгийг анзааруулж сануулдаг тийм философи юм байна. Гайхалтай. Тэгээд энэ үгээр хоёлоо ер нь подкаст ингээ өндөрлж явах шиг байна. Сүүлд нь бас нэг хэлэхэд Grantland Rice гэдэг нэг автор зохиогч Америк хүний хэлсэн үгээр би төгсгий гэж бодлоо. Тэр ингэж хэлдэг. When the great scar comes. Өөрөөр хэлбэл та нас бараад та бурхны өмнө очиж байгаа байхгүй юу? Great scar. Scorer гэдэг чинь одоо та тооцоолж ийн гэсэн үг шүү дээ. To write against your name. За тэгэхээр таныг одоо сайн амьдрсан уу муу амьдрсан уу шийдээд хайчуулахын шийдэх гэдэг шүү дээ тэр. When the great scorer comes to write against your name, he marks not if you won or lost, but how you played the game. Өөрөөр хэлбэл тэр бурхан таны өмнө гарч ирээд таныг энэ амьдралдаа хэдэн удаа хожсон, хэдэн удаа ялагдсан гэдгийг тооцоолохгүй. Та яаж амьдрсан бэ гэдгийг харнаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр амьдрал бол зөвхөн нэмэх хасгаар хардаг зүйл биш. Тэгээд нэмэх хасгаар гараад балансыг гаргаад сүүлд нь ямар тоо нэмэхтэй гарч ийн үү хасгатай гарч ийн үү гэдгийг хардаг зүйл биш. Үнэхээр та яг яаж амьдрсан бэ гэдгийг л чухал гэдгийг сануулж байгаа тийм үг юм байна. Тэгээд тэрнээс хараад түрүүний хэлдгээр хүмүүс бүх технологи маш өндөр байх тусмаа улам их хүнлэг байгаасай гэж би хүсээд энэ подкастыг өөрийнхөө талаас ингээ өндөрлөлт юм уу та. Окей. Маш их баярлалаа. Бэлгүн доктор бит хоёр ер нь нэг тодорхой давтамжтайгаар энэ подкастуудыг хийгээд байгаа. Тэгээд дугаар болгон өөр гэсэн ялгаатай. Тэгээд нөгөө ховсон өөрчлөгдөж байгаа энэ хорвоо дээр бид нэг байдлаараа орших боломжгүй тогтмол ийм өөрчлөлтөнд донд явж байгаа учраас та 3 дугаарыг үзэхэд агуулга болон бидний яриа хэрхэн ховсныг та хэлж чадхаар туршлагатай болно гэж би харж байна. Тэгээд өнөөдрийн мэдээлэл танд үйлдэл болох үед бидний зорилго биелнэ. Тэгээд энэ зорилго нь зөвхөн бид хоёрын зорилго биш, энэ бол бүгд нийтийн л хүсдэг зүйл байгаа. Тэгэхээр та эдгээр мэдлэгийг үйлдэл болгоод эерэг үр дагавар гаргасны дараа та юу мэдрэх вэ гэхээр жаргалыг мэдэрнэ. Тэгээд тэр мөч их ойрхон байх болтугай гэд энэ дугаараа өндөрлөё. Танд маш баярлалаа. За баярлалаа. Аз жаргал хүсье. Баярлалаа. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү үргэлжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.